Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За би өнөөдрийнхөө дугаараар та бүхэнтэйгээ нэг йогийн багштай йогийн талаар ярилцлага хийхээр шийдээд энэ сайхан багшийг ураад оролцуулж байна. За та өөрийгөө танилцуулаач товчхон. Сайн байна уу. За юуны төрөнд намайг урьж оруулсан Сэлэнгээдээ маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа үзэгч олондоо энэ орой мэндийг хүргэе. Өөрийнхөө йогийн тухай мэдлэгээсээ та бүхэндээ хуваалцахдаа бас таатай байна. Ингээд Сэлэнгээтэйгээ бас олон жилийн дараа онлайнаар ингээд уулзсандаа маш их баяртай байна. Тэгж ихсэн маш их баяртай байна. Миний урилгыг хүлээж авсан. За тэгээд та өөрийнхөө энэ йогийнхоо түүхийн талаар яаж йогтой холбогдож, яаж анх яагаад йогоор хичээлэх болсон талаараа тэгээд яриач. За би ажиллаа игээд байж байхдаа маш хүн дээр нуруу маань өвдсөн байгаа. Тэгээд нуруу маань өвдөөд L4, L5 гэдэг нурууны үений мэдрэлээ дарсан өвдөлт болж тэрнээсээ болоод за маш их хүн дээр тэр маань өвдөөд хөл маань явж чадхайсан. Баруун хөл маань. За тэгээд энээсээ болоод за маш олон эмнэлгээр одоо эмчлэгээд маш удаан хугацаанд явсан байгаа. За үүний судалсныхаа нуруу маань яаж идэх талаар бас судалсныхаа дараа йогоор хичээллэл бас идэх боломжтой байна гэж судлаад йогоор хичээллэж эхэлсэн байгаа. За энэ хугацаанд болохоор зэрэг хүмүүсийн нуруу өвдөх үед нь хүмүүсийн за йогоор идэх ямар боломжтой гэдэг бүхэл зүйлийг судалсан. Тэгээ маш олон хүмүүс нурууны өвдөлтөөр өвдөж одоо энэ йогог хичээллэж идэгсэн байгааг нь судлаад тэгээ өөрөө бас хичээллээд за ингээд бол йогийн замналд орсон байгаа. Орсон ямар гоё юм тий. Тэгээд йогоор одоо хичээллээд хэдэн жил болж байна та? Йогоор хичээллээд би ч одоо тэгээ 2018 оны 1 сараас хойш гэдэг чинь одоо бараг 2 жил гарan болж ийн гэсэн үг. Тийм. Гэхдээ нөгөө тэр үед чинь эмнэлгээр бас маш удаан 5-6 сар явсан. Тэгээд эцсүүлд нь за йогоор хичээллээд идэх боломжтой гэдгийг өөрөө ойлгоод бас тасралтгүй ингээ уухгүй хичээллээд за тэр хугацаанд бас шантрах үе бол зөндөө гарч исэн. Тэгтээ хамгийн гол нь эдгэрнэ гэсэн итгэл найдвар байсан болохоор маш олон хүмүүсийн түүхийг бас харж уншиж ингэ судалсны үндсэн дээр бас тууштай бас явсны эцэст эдгрээд тэгээд одоо болтол ингэ хичээллээд явж байгаа. Ямар мундаг юм. Одоо таны нуруу ямар ч өвдсөн байхгүй одоо асуудал байхгүй юу? Тий, одоо болохоор зэрэг ер нь бол нуруу йогоо хийхгүй болохоор зэрэг өвдөн. За тэгээд удаан хугацаанд хичээлэхгүй ч юм уу ингээд 7 хамчих юм бол нуруу маань буцаад өвдөх гэдэг. Тийм болохоор зэрэг тасралтгүй л ер нь хийж ивэл гайгүй л гэсэн үг л дээ. Гэхдээ бол ер нь бол жил гарan хичээллээд гайгүй эдгэрсэн гэж болно. Тэгээд одоо ч гэсэндээ ингээ байнга хичээллээд явах хэрэгтэй болсон надад. Тэгэхгүй болохоор ингээ нуруу маань жоохон өвдчих гээд буцаад ер нь жоохон өвдчих гээд байдаг тийм талтай. Тэгээд бас хичээлэхэд ер нь бол юу яасан да маш их эхний 3 сар 6 сар бол угаасаа би хагалгаанд орчий буцаад хагалгаандаа орчий ямар хэцүү юм бэ эн чи идэхгүй юм байна тэгээд тийм байдалтай байсан. Тэгээд маш удаан хугацаанд идэгдэм байлээ. Тийм. Гэтэ үнэхээр мундаг байна. Танаар бол бахархаж тэр амархан аргыг тэр хагалгааны аргыг сонгохгүйгээр энэ йогоор ингээд өөрийнхөө өвчнийг ангаасан гэдэг бол үнэхээр бахархууштай байна. Гэхдээ энэ одоо ингээд суудаг бол ер нь бол дийлэн хийдэ энэ одоо суумгай ажлын ер нь бол өвчин бах тий. Тэгээ би яг нөгөө нэг баг зэргийн бас гэмтэл авсан байсан. Тэрийг гэмтэл авснаа мэдэхгүй оочсон. Тэгээд дээрээс суудлын ажил ер нь бол 10 гаруй жил хийцэн. Тэгэхээр зэрэг нөгөө тэрийг анзаарахгүй явж байгаад өвдөж үзээгүй учраас нөгөө мэдэхгүй штэ хүн чинь. Тэгээд анзаарахгүй явж байгаад за ингээл бариулчаал буцаал зүгээр болчдөг гээл ингээл яваад исэн. Тэгсэн чинь гинт нэг өдөр нөгөө мэдрэлээ дараад хөл маань мдээгүй болоод баруун талын хөл тийм мдээгүй мэдрэлээ алдаад тэгээд нөгөө мэдрэлийнхаа судлыг дарчдсан байлээ.
Тэгэхээр тэгээд шууд хүнд өвдөд тэгээд шууд эмнэлэгт хүргэтэл тэгээд л ер нь мэдчихсэн дөө. Тий. Хүн чинь нөгөө өвдөж мэддэн штэ наан мэдгүй. Яг замын туулсан хүмүүс маш сайн мэддэг тэгээд маш сайн тууштай явдаг тийм үү. Эрүүл хэсэн бол айгүй бол дундаас нь орхицсон ч үж магадгүй бах тий. Хүмүүс яг нөгөө зовлонгийг мэддэг болохоор ингээ маш тууштай явдаг. Тэгсэн тулдаач айгүй амжилтанд хүрдэг бах. Харин тэгээд өөрөө мэдгүй байж байгаа гинт тийм байдалд орцсон. Йогоор хичээллэх одоо бол анхаарал төвлөрүүлэлт тэгээд биеийн уян хатан байдал эрүүлжих гэдгээс гадна өөр бас ямар давуу тал байдаг вэ йогт? За йогоор болол миний хувьд бол хамгийн түрүүнд би эрүүл болох гэж йогоор хичээлж эхэлж байсан. Нурууны өвдөлтөөс болоод. За тэгээ сүүлдээ ингээ хичээллээд эхэлсэн чинь йог гэдэг бол маш олон ач холбогдолтой байдгийг ухаарч ойлгосон байгаа. За энэ хугацаанд бол мэдээч хэрэг йог гэдэг үг маань хамгийн түрүүнд йог гэдэг зүйлээ хүн ойлгох ёстой. Йог гэдэг ер нь яг юу юм бэ гэж хэлэх юм бол йог гэдэг маань санскрит нэрнээс йожи гэдэг санскрит үгнээс гаралтай. За нэгдмэл бүх юмыг нэгдэл зохицлох гэсэн юм утгатай үг байгаа. Тэгэхээр зэрэг маш олон зүйлүүдийг анхаарал, бие сэтгэл, бие махбод, за анхаарал төвлөрөл гээд амьсгал гээд энэ бүх зүйлүүдийг юм нэгтгэсэн ийм ухагтхууны ойлголтыг бол йога гэж нэрлэдэг байгаа. Энэ бүхтүүд нэгтгээ. Тэгээд анхаарал төвлөрөл ганцхан биеийн уян хатнаас гадна эрүүл мэнд за ингээд маш олон юм ач холбогдолтой нь болохыг йога мэдсэн. Үүнээс гадна болохоор хамгийн нэгдүгээр йогоор хичээлснээрээ өөрийгөө сонсох, за өөрийгөө сонсоод зогсохгүй өөрийгөө мэдрэх тэр өөрийгөө айгүй сайн дотгошоогоо анзаарах энэ ухааныг бас айгүй сайн сурч авдаг юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр йогоор хичээллээд өөрийгөө мэдж ойлгох хүн бүхэн нөгөө нэг гадаад орчин руу ингээд нийгэмтэйгээ гадаад орчин руу анзаарсаар агаад хүмүүс ер нь өөрлөгөө анзаарах тэр юугаа орхисон байт юм байна л да. Нийгмээс баяр жаргал, аз жаргал, за эд хөрөнгөөс баяр жаргалч гэдэг юм уу те хин нэгнээс хайр халамж хүсэгч гэдэг юм уу. За энэ хүн надад сайхан хандахгүй юмч гэдэг юм уу ингээл бүхий л зүйлийг нөгөө нийгмээсээ гадаад орчноос ингээ хүн ингээ аваад сурцсан. Тэгэхээр нөгөө дотгошоогоо ингээд өөрлөгөө анзаархаа ингээ болцсон байдаг юм шиг. Тэгэхээр йогоор хичээллэхээрээ зэрэг хичээлснээр хүн өөрийгөө бас анзаарах маш том боломж орж ирдэг. Тэгэхээр өөрийгөө анзаараад өөрийгөө сонсоод за би яг одоо юу хийж байна, юу бодож байна, ямар яаж ийж гин гэд өөрийгөө маш сайн анзаардаг болдог. За дараагийнх нь болохоор зэрэг сахилга бат маш сайтай болж сурна. Сахилга бат гэдэг маань хүн ерөөсөө ингээл өөрийнхөө хүснээр байх юм бол би ингээ нэг гоё амттай чихэр идмээр байна те би ингээ нэг гарч гоё шоудмаар байна. Энэ бүхэнд болохоор хүн ингээд өөрөө ингээ анзаарахгүй ингээд мэдхгүйгээр ингээ өөрийнхөө хүснээр бүх юмыг хийхийг хүсдэг байхгүй. Тэгэхээр тэр байдлыг бас ингээд өөрийгөө анзаараад ойлгосноор л ер нь бас тэр сахилга батыг бас сурч ах шиг байгаа. Энэ бүх баттай байх юмыг бас йогоор хичээлснээр маш сайн сурч авдаг. Яа тэгэхээр өөрийгөө хүн анзаараад эхэлчихээрээ сахилга баттай бас болж эхэлж байгаа байхгүй. Би энэ юм дээр чи ингэх юм байна, тэх юм байна гэд. Тэгэхээр зэрэг эрүүл мэнд одоо уян хатан байдал гэдэг юм уу йога хичээлснээрээ те энэ за сэтгэл санааны анхаарал төвлөрөл, стресс тайлагдах гэх мэт ингээ маш олон зүйлийг ач холбогдолтойгоос гадна миний ерөөсөө ойлгож авсан йогийн эцсийн аюул том зүйл маань болохоор өөрт ач холбогдолтой зүйл маань өөрийгөө сонсож авч чаддсан байна. Өөрийгөө ойлгож авч чаддсан байна. Хүн өөрийгөө ойлгоод ирэхээрээ бусдыг бас ойлгож чаддаг бусад хүмүүсийг ийм маш том ач холбогдолтой зүйл байд юм байна гэдэг йогоор хичээлснээрээ бас ойлгож авсан байгаа. Ер нь бол товчхондоо ингээд хамаад хэлэхэд бол йог бол одоо хүн байглаасаа ямар хэм хэмжээтэй, ямар зан арын шинтэй, ер нь ямар сэтгэлтэй байхыг байранд нь аваачихыг л ер нь бол йог ингээд сурагчдаг юм байна шүү дээ тий. Жинхэнэ нөгөө нэг өөрийнхөө би хэмбэ гэдгээ бас айгүй сайн мэдэж авах тий. Тэр зүйлийг бас. За йог маань нас биеийн онцлог тохирсон байх шаардлагатай юу?
Йогийг одоо ямар ч насны хүмүүс, ямар ч биетэй хүмүүс хийж болох уу? Йог бол заавал ийм насны гээд тэгээд ах шаардлага байхгүй. За хүүхдийн йог, ахмадын йог, за йогийн төрлүүд маань ингээд насанд зориулагдсан ч юм уу маш олон төрлүүд байдаг. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь йог хийж авах хүн маань өөрийгөө мэдэрч хийх хэрэгтэй байдаг. Йог бол нөгөө биеийн тамирын дасгал юм уу одоо фитнес гэхээсээ илүү өөрийгөө мэдэрч хийдгээрээ хамгийн ялгаатай байгаа. Тэгэхээр зэрэг хэрвээ ахмад хүмүүс сайх юм бол мэдээч хэрэг ахмад хүмүүст хамаагүй хүчтэй одоо йогийн дасгалуудыг нөгөө асана гэж нэртэй хүчтэй асануудыг хийлгэх ч юм уу яг бие махбодонд нь тохирсон дасгалыг хийлгэх бол бас хамаагүй дасгал хийлгэж болохгүй. За хүүхдүүд гэх юм бол бас хүүхдүүдэд зориулсан уян хатан байдал, за хүүхдүүдийн анхаарал төвлөрөл тэнцвэртэй байдалд нь зориулсан одоо дасгал хөдөлгөөнийг бас заах ч юм уу те. Яг ингээд ер нь бол хүний насанд зориулсан за тэр дасгал хөдөлгөөнийг л маш сайн мэдэрч хийлгэх тэр багшийн л юу байгаа. Тэрнээс ш заавал нас хүүс ийм гэсэн тийм юм бол байхгүй тийм. Йогийн ер нь ямар төвшнүүдэд одоо йог ингээл хийгээд байна штэ тий. Тэгээд би одоо ямар төвшөнд байгаагаа одоо юугаар тодорхойлох вэ? Төвшин агч байгаа одоо нэрээ ер нь бол яаж тодорхойлох? Йогийн төвшнүүдийг юу яаж? За ингээд одоо бид нар ингээл зүгээр л амьдрал дээр ингээл бодоод үзье л да тий. Шууд ингээл йогоор ерөөсөө хичээллэж үзээгүй хүн ингээл хамгийн түрүүнд ингээл очивол за би ингээд йогоор хичээлмээр байна гэж ингээл шууд очивол эхний 3 сар хичээллээл дараа нь ингээл 4 5 сар 6 сар болоод заавал йогыг бол төвшингээд миний бодлоор харж байхад төвшингээд нэг тэхээсээ илүү хамгийн гол нь энэ йогыг суралцж явах явцдаа өөрөө дотроосоо сэтгэл санаанаасаа бас өөрчлөгдөх. Энэ бол өөрийн тэр төвшнээс хамаарна. Ганцхан гадаад бие махбодын одоо тэр юу гэдгийг уян налархай байдал. За мэдээч хэрэг тэр нөгөө нэг айгүй мундаг асананууд байдаг одоо толгой дээрээ тогтох ч юм уу тий ингээд тэр махбодын бол хүч бие махбодын хүчний байдал булчинтай болох гээд энэ байдлууд маань бол нөлөөлнө. Гэхдээ йогоор яг өөрийгөө одоо дээд түвшинд очсон байна. Би энэ дунд түвшинд байна гэдгийг хүн өөрөө юугаараа тодорхойлох вэ гэхээр тэр йогт явж явах хугацаанд ерөөсөө сэтгэл санааны байдал дотоод өөрчлөлтөөсөө өөрийгөө тэр йогийн одоо амьсгалын дасгалууд их хүлээж авч хийж сурж гин эсвэл тэр асанануудыг яаж төвлөрч өөрөө хийж чадж гин гэдэг маань өөрийн нөгөө нэг тэр хүний дотоод сэтгэлийн өөрчлөлтөөс хамаарна. Тэрнээс ш ганцхан ингээл гадна талдаа тий бие махбод нь айгүй гоё харагдаал амар гоё ингээл нуграач ч гэдэм үү тий ингээд тэр бол зөвхөр хүний махан биений харагдах байдал баггүй юу. Тэгэхээр нөгөө хүн дотроосоо өөрчлөгдөөд мэдээч хэрэг йогийг ингээд суралцаад маш олон юмын дотроосоо суралцаад ингээд амьсгалын дасгалууд тэгээд дасгалаа ингээд амьсгалтайгаа холбож яг хийж гэн юм уу те өөрөө дотроосоо өөрчлөгдөх. Тэр байдал маань өөрийгөө яг нөгөө би тэр төвшөнд очсон байна гэдэг байдлаараа тодорхойлогдно. Тэрнээс ш багш гэдэг хүн бол хүнийг хараад нөгөө гадна талын байдлаас нь хараад за чи одоо яг ингээд дасгал хийлээ гэхэд ингээд амарлаг таар дээрээ дасгал тийм тэгсэн байх гэж зүгээр амьдрал дээр хараа л та чи яг тийм төвшөнд байна гэж угаасаа ямар ч хэлэх нөгөө боломжгүй. Тэгэхээр тэр өөрөө би яг энэ төвшөнд очсон гэдгээ мэдээч хэрэг нөгөө биеийн тэр хөдөлгөөний нөгөө тэнцвэртэй байдлаа дасгалуудаа хийгээс сурсан байдал бас нөлөөлнө. Гэхдээ йог гэдэг зүйл бол ганцхан нөгөө нэг харагдах байдал тэр дасгал биш байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө дотоод сэтгэлийн тэр өөрийнх нь өөрчлөлт тэр бүх зүйлүүдийг л одоо яаж дотроосоо хэр өөрчлөгдсөн тэрийг л харж иж одоо төвшинг нь тэр төвшөндөө нэг их бах та. Хүн өөрийгөө л тодорхойлох юм байна. Тэгэхээр ер нь бол бясалгалтай маш их төстэй тийм үү? Йог хийж байгаа хүн баг хагас бясалгал хийж яадаг тий. За одоо ингээд асана, пранаяма гэдээ яриад байна шүү дээ. Одоо та эднэрийн талаар нэг товчхон тайлбарлаад өгөөч. Асана гэж юу юм? Тэр амьсгалын дасгал нь юу юм? Асана, пранаяма гэдэг бол йог яг ингээд нэг сандал 4 хөлтэй байдагтай адилхан. Йогийн хичээл бас нөгөө 8 хөл гэж байдаг. За энийг 8
8 мөчөрч гэж хэлдэг, 8 хуйлч гэдэг. За үүнд болохоор зэрэг яма, пранаяма, асана, пратхария гэнтэргээд ингээд зөндөө олон одоо ингээд нэг 8 мөчөр байгаа байхгүй юу? 8 хөл. Тэрний одоо асана нэг нь одоо пранаяма нэг нь гэсэн үг. Тий йог нь одоо жишээлбэл ингээд сандал 4 хөлтэй байдгийн адилаар йог ч гэсэндээ ийм 8 баг нь хөлтэй байжж бас энэ бүх зүйлээс бүтэж одоо нөгөө йог маань одоо бий болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэднийг л одоо хэлээд байгаа. Тэгээ асана нь болохоор зэрэг болохоор бид нэр йога хийж байгаа дасгалыг асана гэж нэрлэдэг. Хөдөлгөөнөө хэлээд байгаа тийм. Хөдөлгөөнөө болохоор асана гэж нэрлэдэг байгаа. Пранаяма нь болохоор зэрэг амьсгалын дасгалыгаа бид нэр амьсгалж байгаа процессыг пранаяма гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр зэрэг асана нь болохоор зэрэг ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо мэдээч хэрэг дасгал хөдөлгөөн хийхээр энэ тайван тогтун хийгээ 5 тухтай байдлаар энэ асаныг хийх хэрэгтэй байдаг. Тэрнээс шингээ нөгөө хүчилж одоо нөгөө фитнес хийж байгаа юм шиг ингэж хүчилж юм ч юм уу те ингэж хүчээр нөгөө хийх энэ бол тийм асана биш. Асанаг маань тий хүн өөрийнхөө бие махбодоо мэдэрч өөрийнхөө урсгалаараа ингэж хийх зүйлийг болохоор йогт асана гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр тий өөрийнхөө мэдрээд тайван байдлаар бие махбодтой тухтай байдлаар одоо хийх тэр хөдөлгөөнийг л асана гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ тухтай тайван байдлаараа ингэж хийж байгаа хөдөлгөөн маань бидний сэтгэл санааг бас одоо бие сэтгэл маань жишээлбэл ингээд хоёр зөрчилдөөнтэй байгаа зүйлийг нэг болгож өөрчилдөг ийм зүйл байхгүй юу? Нэг болгож 5 тухтай байлгаж сэтгэл санаа маань тайван байлгаж за энэ дотроо ингээд бид нар жишээ зүгээр амьдрал дээр ингээд бодъё л доо. Зүгээр ямар ч нөгөө йог могоор багшийн хичээл цугаагүй ч юм уу зүгээр ингээд йогт явдаг хүмүүс ингээд йога хичээл гарч ирэхдээ ёо өстө йогтой явах юмсан йогтой явчихлаа нэг сайхан болчлоо гэж ярьдэн штэ. Тэр нөгөө асана дасгалуудаа хийгээл хүний сэтгэл санаа чи ингээд нэг ажил төрөлтөө ч юм уу ингээд стресстэй л явж байгаа л нэг нөгөө дасгалуудаа хийгээл хүний сэтгэл санаа чи өөрчлөлт ингээд төвлөрөөд нөгөө стрессээ мартаад тэр байдлыг бий болгох гэж юу н асана хийж байгаа одоо тэр хөдөлгөөнийг хийж байгаа гэсэн үг байхгүй. Амьсгал болохоор пранаяма болохоор зэрэг одоо ингээд пранаяамаг болохоор хин дуртай хүн хаа нэгэн газраа ч юм уу ингээд хамаагүй ямар нэгэн зааваргүйгээр хийх ёсгүй байдаг. Зааврын ямар нэгэн багшаар заалгаж те бид нар одоо ихэнхдээ нөгөө нэг хүмүүс гэдэг амьтан чинь ингээд буруу амьсгалаас сурцсан байт юм байна л да. Тэгэхээр тэр буруу амьсгалыг зөв голдролд нь оруулж бид нар ингээд зөв амьсгалах тэр процессыг сурах хэрэгтэй. Тэр нь болохоор зэрэг пранаяма болоод байгаа байхгүй. Тэгээд зөв амьсгалах хэрэгтэй. Тэр амьсгалыг ингээд зөв урсгалд нь оруулж амьсгалж одоо сурах хэрэгтэй. Энэ маань болохоор зэрэг пранаяма. Тэгээд амьсгалаа тэр асанатагаа холбоод оюун ухаан санааныхаа тэр юмнуудтай холбоод одоо энэ хийхийг одоо йог гэж нэрлэдэг байгаа шүү дээ тий. Йог. Тий. Тэгээ одоо нөгөө 8 мөчөрт нь одоо жишээлбэл үнэнч байх, одоо ямар нэгэн худлаа зүйлгүй байх ч юм уу ингээд йогоор бас хичээлдэг хүмүүс нэм цаанаас одоо тэр 8 мөчрийг бас дагаж мөрдөж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээ энэний маань энэ зүйлүүдийн маань хоёр нь л гэсэн үг. Тий. Зөв. Ер нь бол бүгдийг суралцж ижил йог жинхэнэ утгаар нь хийдэг болж байна л гэж ойлгох юм байна тийм. Тэгэхгүй зөвхөн хөдөлгөөн ээжэд би йог хийдэг гэж бол хэлж байгаа байхгүй шүү. Гэхдээ бол эхний ээлжинд бол ер нь бол нөгөө гүн гүнзгий ингээд сурхаасаа илүү хамгийн түрүүнд асана пранаяма амьсгалаа зөв аваад тэгээд асанагаа одоо зөв төвлөрч хийх нь одоо хамгийн чухал гэсэн үг. Хэрвээ тэгээд энгийн хүмүүс бол зүгээр тгээ хийгээд сурчих юм бол йогт бас цаашаага нэвтэрч нэлээд сайн суралцаж өөрсдөө бас амьдралтаа хэвшил туршил болгож явж байна. Хамгийн наадлын сурах хоёр юм бол энэ хоёр байгаа байхгүй. Тийм. Тэгээд миний ажигласнаар ингээд йог хийдэг эмэгтэйчүүд ингээд бодгоо болчдөг аахгүй юу. Тэр тэгээд яадгийн гэхлээр би ингээд сонирхсан чинь
Яг ингээ хийгээд ирэхлээр нөгөө нэг таны ярьсан одоо энэ дотоод сэтгэлээ өөрийгөө олох одоо өөрийгөө олно гэж ярих уу тий. Тэгэхээр ингээд өөртөө ихтэй болоод тэгээ буддаггүй байхасаа санаа зовхоо болж эхэлдэг тийм гоё. Тэгээ йогч бүсгүүчүүдийг зарим хүмүүс бүр гайхаад одоо чи йогч болчоод будхай байж та сонирн болчлоо. Тэр чинь харин гоё байгаа байхгүй тий өөртөө ихтэй. Тэгээ өөрөөсөө өөрөө ингээд дотроосоо гэрэлтэж байгаа. Тий, ер нь л тий нөгөө йогоор хичээлээд ирэхээр нөгөө хүн ингээд ер нь амьдралд ингээд нөгөө нэг бусад зүйлийг ингээд нэг амар ингээд асуудлуудыг ингээд нэг асуудал биш юм шиг ингээд боддог болчдөг. Яг гэвэл хүн намайг юу гэж хэлнэ үү ингээд нэг асуудал биш аахгүй юу тэр чинь бид нар л ингээд тий би ч гэсэндээ урд нь ингээл яг магаар хичээлдэг байхдаа ч гэсэндээ ингээл хувц хунар те ингээл хүн амьтаас ингээл санаа зовдөг ч юм уу ер нь ингээл амар ингээл гадаад үзмжиндээ амар анхаардаг те эсвэл ингээд яг магаар ягоор ингээ хичээлээд ирсний дараа ингээ ер нь ингээ ойлгоод ирэхэд нэг яг чиний хэлдгээр нөгөө өөртөө ихтэй ингээ өөрийгөө ойлгочихж байгаа байхгүй өөрийгөө ойлгочихж байгаа болохоор би тэр хүмүүст ямар харагдана уу надаа ерөөсөө тэр хамаагүй гэхдээ нөгөө нэг мэдээч хэрэг манай Монгол улс хүмүүс ч айгүй мэдрэмжтэй штэ гадаад байдлаа мэдээч хэрэг анзаарна яг ч бас нөгөө өөрөө ингээ дотроосоо яагаад ирэхээр гадна байдалтай угаасаа нэг муухай харагдахгүй ингээ би мах байд нь бас гоо үзэсгэлэнгийн хувьд ч гэсэндээ ер нь бас зэгцрээд ирнэ те тэр чинь бас нүглээ тэгэхээр зэрэг нэг тэр будаг шунг хувцсанаар бол үнэндээ тийм сонирн биш болчдөг байхгүй тэр нэг сонирн биш нэг цэвэрхэн ингээ хувцлаа явж байхад тий тэр амар гоё будаг надад тэр хэдэн мянган төгрөний будаг бараг ингээ шаваа явжснаас бараг йогтой нөгөө хичээлдээ суухдаа мөнгө зарцуулаад явжсэн надад илүү санагддаг болдог ч юм уу тий тэгэхээр нөгөө өөрийгөө олоод ирж байгаа юм л та хүн өөрийгөө олоод тий хүн өөрийгөө олоод ирэхээр бусдад заавал тэгж харагдах хэрэгтэй ингэж харагдах хэрэгтэй бусдад ингээд харагдах тийм юм ерөөсө ботхоо байждаг. Тэгэхээр хүн өөргөө олоод ирэх юм бол илүү их өөртөө ихтэй бас болчтгол гэсэн юм шиг санагдчих шүү дээ тий. Би өөрийнхөө жишээн дээр ярил та одоо би бол йогиг бол ингэж багшаар ингээд танхимаар ингэж сураагүй. Анх энд ирэл би нөгөө нэг яг ингээд орчин өөрчлөгдөөл тэгэл өөрийгөө ингээд хайж эхлэв. Тэгээ би CD аваад сурч байсан байхгүй юу? Йогийн CD аваад тэгээд дагаж хийгээл ихэндээ айгүй хэцүү санагддаг гэсэн. Сүүлдээ тэгээ гайг болсон. Тэгээ би өөрийгөө ингээд тэр бас тэгэж хурдан өөрчлөгдөөгүй. Би тэгээ йогиг ч гэсэн хурдан хийгээгүй. Яг ингээд тогтмол хийгээгүй. Гэхдээ би йогиг бол ингээд байнга давсралтгүй. Ер нь бол цаг заваараа хийгээд ингээд явсны эцэст би одоо тэр яг өөрийгөө олно гэдэг юм уу те. Бус хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг тийм юунаас ингээд ангичирч байгаа байхгүй юу? Тэгээд би юу өмсөө явж байсан ч надад хамаагүй би гадаа хүүхдүүдтэйгээ тоглож ивэл миний хувцас тэр хамаагүй тий хүүхдүүдтэй тоглох хүмүүс юу гэж бодох бол тэр хамаагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр йогыг ингээд гişлэрээ ингээд сурж болох уу эсвэл бол заавал анхны суралцагчид эхлээд багш дээр очиж тэр амьсгалаа тэр хөдөлгөөнөө заалах хэрэгтэй юу? За йогыг болохоор яг хуу танхимаар сурвал илүү хурдтай нөгөө нэг ойлгоод тэгээ хурдан ойлгоод хурдан нөгөө юмаа сурах арай хугацаа нь илүү жоохон хурдтай байж магадгүй. Тэгтээ бол юмыг нөгөө боломжгүй юм гэж угаасаа байхгүй. Хэрвээ биднэрт ямар нэгэн боломж байхгүй байвал би жишээлбэл ингээд нөгөө нуруу өвцсөн үедээ гэртээ ирээд нуруу нөгөө өвчтэй байхдаа гэртээ ингээд нөгөө нэг яг ингээд өглөө осоол яг нөгөө хийдэг ингээд цагтай өдөрт 3 удаа хийдэг байхгүй. Тэгэл өглөөнийхөө цаг уучаал тэгэл яг нөгөө дасглаа хийгээл тэгэл нэг танхимын хичээлд очиж суудаг гэсэн йогоо хийгээл тэгэл гэртээ ирээл нөгөө цагтаа яг ингээд буцаж ирээл орой бас нөгөө нэг булчин чангалдаг нөгөө булчингаас сулдаг дасгалуудаа хийдэг. Тэгэхээр нөгөө нэг хүн яг нөгөө өвдөж мөвдөөгүй болоод бас жоохон хэцүү юм шиг байна. Эсвэл чам шиг ингээд амар челленжтэй л ингээд яг нөгөө нэг ингээд телевизээр ягаад хараад бичлэг ингээд бас тэр чинь айгүй хэцүү хүн яг амар тий айгүй хэцүү. Би надад ч гэсэн яг ингээд нөгөө нэг нуруу өвдсөн байхад бас айгүй хэцүү. Хаяа бүр юу яах вүлээ гэд бүр яагаад зүгээр болох байхад би ингээд хийгээд байгаа юм болоо манган юм. Тэгсээр нэг хүн нөгөө бууж өгөх надад ирэх байхгүй. Би хийх ёстой гэсэн ингээд угаасаа тэх юм бол хүн хийж л таарна. Тэгэхээр угаасаа гэртээ ч гэсэндээ хүмүүс хийж болно, хийгээ сурж болно. Тэгэхээр нөгөө хүн өөрийгөө л
сайн хүчлэх, чаленжтгал хэрэгтэй юм шиг байна. Тэгэх юм бол угаасаа гэрээр ч гэсэндээ йогыг сурж болно. Яг нь танхимаар нөгөө суралцах давуу талууд байна л да. Нэг бусдыг хараад хүн чинь бас нөгөө нэг ингээд нэг доор орохгүй хичээгээл те ингээд хөөсөнд гарсан чамаагүй ингээд бас нэг хийгээл тэгээд ингээд багшаар заалгаж байгаа юм чинь мэдээч хэрэг зааврын дагуу бас тэр амьсгалаа зөв сурах ч юм уу те. Тийм тэгэхээр бас яг давуу талууд байх нь байгаа. Гэтэ боломжгүй юм гэж байхгүй. Угаасаа гэртээ ч гэсэндээ хүмүүс сураад өчнөө ингээд дэлхийд даяар энэ улсын оронд олон улсын оронд йогоор хичээлээд байсан гадаад хүүхнүүдийн бичлэг ингээл зөндөө байдаг штеп. Тэгэхээр зэрэг гэртээ ч гэсэндээ хүн сурыг гэд хүсхийн бодлол угаасаа сурч болно л доо. Тийм. Одоо ингээд нөгөө сошиал юу ч хөгжсөн үед те бүгдээр тусмаа. Тийм. Одоо йогийн багш хийж байгаа тийм үү? Одоо тэгээд йогийн багш тэгээд зүгээр йогч хоёрын одоо ямар ялгаа байх вэ? Зүгээр яг би ялахаараа зэрэг нөгөө йогийн багш яагаад болсон бэ гэхээр ер нь би ингээ ганцаараа нөгөө нэг одоо ингээ итгэрээ сураад зохгүй энэ нөгөө нэг эсвэл ийм нурууны өвчтэй ч юм уу хүмүүст эсвэл энэ өөрийнхөө нөгөө мэдэрч байгаа мэдрэмжүүдийг ингээ хүмүүст бас мэдрүүлэхийг хүссэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө хүн чинь ганцхан өөртөө ингээл юм зориулаад өөрөө ингээл нэг юм сурсан л болоо гэл тэгэхээр гадна одоо чи ч гэсэн ингээл айгуу гоё групп нэгээл те хүмүүст ингээл өөрийнхөө сурсан мэдснээ шеэрлэл эн чин хүний нөгөө нэг яг ингээд нөгөө бас өөрийгөө таньсан өөрийгөө яатсан хүний бас нэг давуу тал гэж байгаа байхгүй юу. Ер нь бол хүмүүст ингээд нэгэнт би өөрөө сурсан мэдсэн юм а бас хүнтэй ингээд хүнд яагаад сургаж зааж өгч болдог гэдэг. Тийм тэгэхээр би бас тэгж бодсон. Йогоор хичээлчээд өөрөө итгэрчээд тэгээ би зөвхөн ингээд йогоор яагаад зогсохгүй хүмүүсийг бас ингээ яагаад өөрчилж болохгүй хүмүүст энэ сайхан юм ингээ яагаад сургаж зааварлаж ингээ явж болохгүй. Тэгээ дээрэс нь ачиг юм нурууны тэр тусмаа Монголд нурууны өвчлөл, тархины өвчлөл, тархи өвддөг, толгойн өвддөг хүмүүс маш их байд. Тэгэхээр зэрэг яагаад энэ бүхнийгаа би өөрөө ингээ итгэрсэн юм чи энийгээ ингээ хүмүүст зааж өгч болохгүй. Тэхийн тулд би ингээд яг ингээд багшийн курс суугаад багш болоод би нэг нарийн сурмаар санагдсан байхгүй. Тэгэхээр энэ зорилготой л ер нь йогийн багш болсон. Тэгээд йогийн багшийн давуу тал нь өөр тал нь болохоор зэрэг өөрийгөө ингэж йогоор хичээлэхээс гадна бусдад бас энийгээ сургах, шеэрлэх те бусдыг нөгөө өөрчлөлтийг хараад бас айгуу гоё бахарах тэндээс нөгөө кайф авч байгаа байхгүй юу. Нөгөө хоёр хүнжээсэндээ нэг хүнжээсэн ингээд өөрчлөөд йогт яваад өөрчлөгдөөд би мах сэтгэл санаа магадгүй ингээ гадна би ч гэсэн галбир ч гэсэн өөрчлөгдөн штэ. Тэгэхээр тэрнээсээ кайф авч байгаа энэ бүхнийг харахад бас багш ихэд маш гоё байдаг. Тэр тусмаа бас нөгөө жирэмсэн ээжүүдэд жирэмсэн хүмүүст багшлахаар бас маш хөөрхөн гоё байдаг. Би одоо энэ таны энэ өөрчлөлтийг хараад бас ингээд хүмүүс одоо өөрийнхөө мэддгийг ингээд түгээхийг хүсэж байгаа тий. Таавал яг өөрөө ингээд энэ нурууны өвчтөй байгаад эдгрээд яатсан бодит жишээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм хүмүүс бол илүү их туршлагатай, илүү их сэтгэлтэй юм шиг санагддаг. Тэгээд таны энэ одоо йогоор хичээллээд бас өөрийгөө олсон тий бусдад ингээд бас сурсан мэдснээ түгээх юмсан гэдэг энэ юу бол ингээд харагдаж байгаа учраас таныг би урьж оролцуулж энийг таныг өөр нь хэлүүлэхийг маш их хүссэн. Эсвэл зарим хүмүүс ингээд ойлгохгүй амар их туршлагатай бүр ингээд 10, 20 жил 5, 7 жил багшилсан багш биш. Дөнгөж 2 жил болоо явж байгаа. Тэгээд намайг бас ингээд тэрийг маань бодлого ингээд ямар ч туршлага багтай. Тэгсээр яг би өөрийнхөө амьдралаар ингээд нэг йогт орсон л та. Тэгээд намайг бас урьж оролцуулсан бас хэлэнгээтэй баярлалаа. Миний өчөөхөн сурсан зүйлийг хаваалцсан. Надад бол энэ арай үн цэнтэй санагддаг байхгүй. Ингээд яг туурч мдээгүй зүгээр нэг ном үзсэн, сквал зөвхөн практик үзсэн, юу яасан практик мэдгүй хүнээс аль хэлийн ингээд бие дээрээ үзсэн. Тэгээд яг зовлонгийн голыг ойлгодог хүмүүс надад арай илүү санагддаг. Болохоор би арай илүү үнэлдэг. Харин тийм ба. За тэгээд дараагийн асуулт бол йогийн үед ямар хоолтын тийм бас дэглэм юунд өөрөө аяндаа ингэж ордог уу? Хоол дээр ер нь йогт ямар
яг хийж яах, ер нь бол йогоор хичээлж яах үед бол ер нь нэг яг йога хийхийн өмнө 3 цагийн өмнө жоохон хөнгөн хоол идсэн байх шаардлагатай байдаг. Нөгөө нэг хоол идчихээ тэр дороо хийх юм бол тасгал нөгөө асанагаа хийх юм бол би хүнд тэгээд нөгөө анхаарал төвлөрөл айгүй муутай ер нь тийм байх учраас тэрнээс биш йог хийж яхад заавал тийм хоол идэн ийм хоол идэн гэсэн юм бол байхгүй. Харин нөгөө йогийн төвүүд ч юм уу нөгөө хичээлүүд тусгай ийм нөгөө хичээлүүд зарлаад тэрэндээ нөгөө детокс гэдээ янз бүрийн ингээд йогийн хичээлүүд орохч ч юм уу ингээд тийм хоол идж жагаад ийм баримталж жагаад жингээ ингэж барина эсвэл тодорхой ингэж цэвэрлж жагаад йогийн минь гэсэн тиймэрхүү хөтөлбөрүүд бол байдаг бах. Миний сурч юу яснаар бол яг хичээл дээр сурсан ч юм уу гэх юм бол яг тусгай тийм актер юу яасан заавар тийм хоол идэх хэрэгтэй гэсэн заавар ахгүй. Хамгийн гол нь йог хийхийн өмнө 2-3 цагийн өмнө хоол идсэн байх шаардлагатай. Тэрнээс тэгээд йогоор хичээлсний дараа болол заавал тийм хоол идэнэ, ийм хоол идэнэ гэсэн тийм юм бол байхгүй. Гэхдээ мэдээч хэрэг йогоор хичээлж байх үедээ бас хит тийм хүнд хоолууд идэх бас цохимжгүй. Айл болох ерөөхдөө жоохон чихэр нөгөө жимслэг ногоолог жоохон мах нь илүү тийм их биш ч юм уу жоохон хөнгөн маягаар хоолсон л илүү тавчтай байдаг юм шиг санагддаг шүү дээ. Та өөр төр ингээд ажигласан одоо ингээд тэртээ тэргүй та ингээд өөрөөсөө ингээд дотроосоо ингээд өөрчлөгдөд ирж штэ. Одоо жишээлбэл та юм шунхаа болж гин тий шунлууд дарагдаж эхэлж гин. Хоолны шунал ээж бол нийтийн шунал ээж болно. Тэгэхээр таны бас хоолтой хэв маяг бас өөрчлөгдөж ирж гин үү? Өрд нь нэг доор их иддэг байсан ч юм уу? Эсвэл бол ингээд мэдээж саяны таны хэлснээр хүн хоол идэхгүй ч юм уу? Йог хийснээс хойш таны хоолтонд өөрчлөлт гарсан уу? Ер нь бол хоолтонд би нөгөө нэг тэр нөгөө нуруу өвдөлттэйгээ холбоотой бас айгүй их өөрчлөгдсөн. Нурууны өвдөлт чинь мэдрэлээ дагаж өвддөг. Тэгээд нөгөө мэдрэлээ дагаж өвддөг учраас халуун ногоотой юм идэхээр өвдөн, давс ихтэй хоол идэхээр зохимжгүй, ер нь бол жоохон шүл голдуу их иддэг. Хоолтонд тийм гам барьж исэн. Тэгэхээр тэрнийгээ дагаад дээрэс нь нөгөө халуун ногоотой хоол идэж чадахгүй. Тэгээд зүгээр нэг шүл төдийх нь нөгөө тархлаагаа байнга дэмжихийн тулд мэдрэлийн тэр юунууд эд эсүүд нь буцаж нөгөө сэрэгдэг. Тэгэхээр тэрийг дагаад би яг тэр үед айгүй тийм зүгээр шүл голдуу хоол тэгээд илүү янзын тийм хайрсан хуурсан мэдгүй халуун ногоотой мэдгүй ч юм уу тийм байсан. Тэгээд яг дараа нөгөө йогоор ингээд удаан хичээллээд ирэхээрээ зэрэг угаасаа нөгөө тасгал хөдөлгөөн хийгээд йогоор хичээллээд ирэхээр хүн тоол идэхээр айгүй төвөгтэй санагдаад тэгэхээр чи нөгөө биеэ ингээд анзаараад эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө яг ингээд багаар ойр ойрхон иддэг ч юм уу яг уурагтлаг хоол чанартай хоол идэхийг хичээдэг ч юм уу тий. Тэгээд ер нь өөрөө хоолоо ингээд ер нь бол йогоор яаж яах бие махбодоо айгуу сайн анзаарах л гэдэг юм лээ. Тэгээ өөрөө айгуу сайн анзаардаг болчдаг. За йогорчил энд тийм юм өвдөж гэнэ үү? Хаашаа анхаарлаа төвлөрүүлэх үү? За энэ эргэтэн систем маань жоох өвдөх гээд байна уу ч юм уу? Тэр тал руугаа ингээд өөрийгөө бие айгуу сайн анзаардаг гэх юм уу та. Тэгэхээр анзаараад ирэхээр чинь хүн чинь хоолтой хүртэл ингээд анзаараад хайтайхан ингээд кинод нэг амар тийм их агуу идхийг нэг өсдөггүй. Тийм. Тэгэхээр бас тэр давхар нөгөө хооллоо ч гэсэн өөрөө анзаараад мэдрэмжээ маш их ашиглах юм байна да гэж. Өөрийгөө мэдрэх сэтгэл хоёр хоорондоо уялдаа холбоотой гэдэг нь яг энэс харагдаж байгаа тий. За ингээд йогоор одоо ямар өвчнүүдийг ангааж болдгоо эсвэл бол ямар өвчнүүдээс өөрчлөлт сэргийлж болдог вэ? Йогоор хичээлснээр. Йогоор хичээлснээр маш олон ач холбогдолтой. Үүнд нэг номерт нь бол эрүүл мэндэд маш ач холбогдолтой. За тэгээд миний туршлагаас хэлэх юм бол нэг номерт угаасаа нурууны өвчлөл маш сайн. За тэрээ цаашлаад тархитлагын өвчлөлт маш сайн. Яагаад тэгэхээр цусны эргэлтүүд сайжраад, цусан хангам сайжраад ирэхээр зэрэг тархины нөгөө судасны нарийсэл гэдэг өвчин хайрлна. За тэгээд цаашлаад ирэхээр эд эсийн төвшөнд бас
ангаах чадвартай болоод ирж байгаа. Яагаад тэгэхээр хүн өөрийгөө анзаараад энэ бясалгал, амьсгалын дасгалыг хийгээд эсвэл энэ йогаг асануудыг хийгээд ирэхээр бие махбод маань хүртэл эд эсийн түвшинд хүртэл өөрчлөгдөж, за эд эрхтнүүдээ хүртэл ангаах юм боломжтой байдаг. Яг хийж байхдаа бол сайн мэдрэхгүй хүн явандаа ингээ мэдрээд ирэх юм бол маш гайхалтай юм тийм мэдрэмж юунуудыг бол эдгэх одоо өвчлүүлэх ч гэсэндээ эдгэх тийм чадвартай гэж яагаад байгаа. Тэгэхээр амьсгал гэдэг зүйл маань нөгөө хүний бие махбодын эдгэх маш их олон өвчлөөс хамгаалдаг юм байна л да. Тэгэхээр амьсгалаа зөв аваад хүн за тэр нөгөө нэг бие дагаа хортой зүйлүүд мэдээж хэрэг нөгөө хөлсөөр юугаар гарна гэж ярьдаг шүү дээ тий. Хөлсөө гаргаад ингээд ирэхээр амьсгалаа зөв аваад ирэхээр эд эсийн түвшинд хүртэл хүн өөрийгөө ангаах чадвартай болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүний бие махбод чинь хүний эд эрхтэнгүүд чинь хүртэл айгүй ухаантай. Өөрийнхөө биеийг хайрлаад өөрийнхөө эд эрхтнүүдийг хүртэл хайрлах энэ мэдрэмжүүдээ сэргээж чадах юм бол эдгэж чадахгүй юм гэж угаасаа байхгүй. Өөрөө маш том өөрийгөө ангаах хүн чадвартай гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг йог хийснээрээ би болохоор зэрэг ер нь бол бүхэл эд эрхтэн өвчин одоо эдис бүхэл зүйлүүдийг маш сайн ангаах чадвартай л гэж хараад байгаа. Тий гэж бодоод байгаа. Яг махан биенийхээ хөдөлгөөний юугаар бол нэг номерт бол нурууг бол маш сайн эдгэж чаддаг. Тийм юу байсан. Тэрийгэл харсан да. Тийм тэгжэл хараад байгаа. Нуруу дээр нэмээд хэлэхэд одоо ингээд нуруу ингэж байлаа гэхэд нуруу маань бидний хамгийн ингээд гол эрхтэн энэчээс салаадаад бидний 5 цул эрхтэн ингээд бүгдийг ингээд барьж идэг гол эрхтэн байна л да. Тэгээд яагаад нуруу өвдөхөөр толгоо өвддөг вэ гэхээр энэ дээр маань толгоо сууж идэг. Тэгээд одоо энэ нуруу өвдөж байна гэдэг чинь энд ямар нэгэн асуудал юм дайлилт юм уу суулттай болсон учраас энэний тэнцвэртэй байдал алдагдсан учраас толгоо өвдөж эхэлт юм байна л да. Тэрийг би бас хэлж хэлхийг хүслээ. Тийм болохоор хүмүүс нөгөө зөвхөн толгоо өвдөд ингээд толгоондоо хайх биш. Энэ бас нурууныхаа энэ гол нуруугаа их ер нь бол маш хайрлаж явах хэрэгтэй. Бүхэл эрхтний хамгааллыг гэвэл нуруу бол хамгийн чухал эрхтэн тийм. Тийм. Тэгээ нөгөө стресс гэдэг байгаа штэ. Хүн нар чинь нөгөө стресснээс болоод өөрсөндөө айгүй хөвчөө авчирд юм байна л да. Стресс нөгөө стресс санааны байдал чинь нөгөө ингээд дотроо айгүйх юмд ингээд нөгөө гунж гутарч эсвэл нөгөө дотроо айгүйх уурлаж бухимдаж одоо ингээд явж байгаа юм болгоноо татгшоо хийж ингэж явж байгаа байдал маань биднэрт нөгөө өвчин зовлон авчирдаг. Бие махбод маань бидний сэтгэлийн тусгал гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр стресс гэдэг зүйлийг л хүн ерөөсөө одоо тий йогоор ч юм уу ямар нэгэн байдлаар чи ганцхан йог байх албагүй тий юунд дуртай байна тез зохих дуртай байвал зохих усан сэлэх дуртай байвал сэл эсвэл их ууланд алах дуртай байвал алах орилмоор байвал одоо орилдог ч юм уу одоо яах дуулах дуртай байвал дуул тий ер нь бол тэр стресс ийм уур бухимдал тий гомдол цөхрөл юу гэдгийг энэ сэтгэл санаан дотор энэ бүхнийгээ л хүн гаргаж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр тэрийг л маш сайн ойлгож авсан. Энэ бүхнийг өөрөөсөө гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэгжээж нөгөө хүн эрүүл саруул байх боломжтой. Тэрнээс ш хүмүүс гэж яриад байгаа шүү дээ. Гинт байж байгаа л хувь тавилангийн юм тэр ингээ өвдцэн гинлээ. Миний бодлоор бол угаасаа хувь тавилангийн юм бол өөрийнхөө л хүн хувь тавилан бүтээж байгаа хгүй юу? Тийм тэгэхээр тэрийг өөртөө ингээ гаргаад ингэчих юм бол хүн бас эрүүл амьдрах боломжтой. Тэрийг өөртөө анзаараад бие махбодондоо анхаарал тавиад бие хайрлаад эд эрхтэн системээ хайрлаа явах юм бол бас эрүүл амьдрах бас маш сайхан боломжууд одоо үед бол тэр тусмаа байна. Тэгж хараад байгаа шүү дээ. Яг үнэ. Стресстэй нэг юм нэмээд хэлэхэд одоо юу юм байна л да. Одоо орчин үед хүмүүс айгүй их мэдээлэл авдаг болсон. Одоо утаснасаа авж ийн эсвэл бол энэ орчин тойрны ингээд телевизрээс тэрийг хүмүүс гаргаж явах хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй ингээд стресс гэдэг маань ямар нэгэн мэдээллүүдийн хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдийн бөөгнөрөл. Тэгээд тэрийг гаргахгүй болохоор стресс үүсдэг. Хүн тэрэндээ бухимддаг. Тэгээд нэг ярьдаггүй одоо ингээд инээж хөөрдөггүй хүмүүс бол ингээд дотгошоо хүмүүс бол тэрийг гаргахад аюу хэцүү. Тэгээд тэрийг хамгийн сайн гаргах арга бол эхлээд хөлсөөр гаргах. Эсвэл бол амьсгалаар бас ингэж авч байгаашаа гаргаж болдог.
Эсвэл одоо тэр дуудуулах юм уу тий. Тэрийг ингээд ямар нэгэн байдлаар гаргаж иж бас эрүүл амьдралт юм байна л та. Харин яг болохоор ингээд одоо хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цуглуулаад байна. Бид нар ч гэсэн одоо энэ хэрэгтэй юм аа хүмүүс хүргэж байгаа чинь бас бид энэчнээсээ кап авч ийн тий. Энэчнээсээ ингэж яваад бас нэг юугаа гаргаж байгаа шинж нөө өгөх авахын бас тэмцлийн хууль гэж байна. Байнга л ингээл аваал явуул ерөөсөө амьсгал ингээл аваал явуул хизээ нэгэн цагт үгүй шүү дээ. Тэрийг бас ингээд гаргаж байгаа хэрэгтэй тий. яг үнэ. Тэрийг бас тэгэж ойлгох хэрэгтэй юм байлээ. Стрессийг бас нэг номноос уншижсэн давуу талаар бас ашиглаж болно. Тэрийг яаж ашиглах вэ гэхээр нөгөө нэг ууртай хүмүүс ингээл ууртай хүмүүсийг уурлуулж харж ирсэн амар хууртай ажил хийдэж шүү дээ. Тэр шиг бас тэгэж гаргаж болно. Тийм шүү дээ. Шарта марта хүнийг бол одоо чи уурлуулаад хайчвал тэгэл нөгөө нэг цээл мэл зориг мориглохтой бол айгүй хурдан хүрнэ. Тэгэхээр стрессийг дандаа ингэж муу гэж бодож болохгүй гол нь л ингэж ямар нэгэн байдлаар гаргах хэрэгтэй. Та бүтээлч байдлаар гаргаж болно. Эсвэл бол тэр дуулц цэнгэх тэр юугаар гаргаж болно. Эсвэл бол дасгал хийхтэй гаргаж яхах бас хэрэгтэй юм байлээ гэж. За дараагийн асуулт йогыг ер нь хэр тогтмол хийх хэрэгтэй вэ? Хэр тогтмол хийж иж ер нь үр дүн гарах вэ? Йогийн хичээлэхэд бол хамгийн нэгдүгээр байдал нь баримтлах юм нь болохоор тууштай байдал юм билээ. Тэгэхээр хүн би ч гэсэн одоо энэтэйгээ бас тэмцээд явж байгаа. Адилхан бас л хүмүүстэй адилхан ингээл өөрийгөө бүр ингээл амар олж амжаагүй шүү дээ. Бас л адилхан йога багш нар чинь бас л бүгдээрээ адилхан л ингээл йогийн багш гэхээрэл ингээл амар ингээл бүх юмаа ингээл сурцсан гэсэн үг биш. Бас л ингээд хүнд чинь адилхан л ингээд асуудал амьдралын бүхэл асуудал байгаа. Тэгэхээр тэр нь тагаад өөрөө дотортойгоо тэмцэн тий энэ бүхэнтэй бас ингээл өөртөө тэмцэлтэй явж байгаа. Тэгээ нэгдүгээр би йогоор хичээлэх бол тууштай байдал маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Яагаад тэгэхээр йог чинь нэг сураад ингээд хайчих ерөөсөө зүгэл тэгэх юм бол угаасаа йогоор сурахгүй авахгүй юу? Сурахгүй. Тэгэнгүүт тууштай хичээлэхээс өөр аргагүй. Хэрвээ ингээ йогоор бүр тууштай явъя ойлгоё гэж ингээ хичээлээ гэж бодож байгаа. Тэгэхгүй ингээд нөгөө нэг хийгээл хайчингууд нэг хийгээл би бас урд нь нөгөө нуруу өвтгөөс өмнө бүр олон жилийн өмнө хичээл жагаал хичээлийн нэг ажлынхаа хажуугаар амар маяглаж одоо явж байгаа маа хайш ингээл явж байгаа хгүй юу. Тэгснээ ингээл нэг 7 хоног явснаа ингээ хайцсан. Тэгснээ л нэг хаяа нэг стандараа би мие бодоод ингээд эрүүл мэндэ ерөөсө бодохгүй байгаа. Гадна төрхөө бодоод амар муухай. Тэгснээ ингээл йогоор хичээлээ гэж ясна ингээл хайт. Тэгэхэр чи угаасаа тэр йог гэдэг имийг ч ойлгохгүй угаасаа хичээлээд ч үр дүн гарахгүй байхгүй юу. Ерөөсө үр дүн гарахгүй. Тэгэхээр ажилдаа төрөлтэй байсан ч гэсэндээ ингээ ажлынхаа хажуугаар ч юм уу ингээд ер нь бол тууштай явж иж маш олон жил ингэж тууштай хичээлж иж 7 хоногт одоо өглөө босоод 6 цагт хийдэг бол ядаж 7 хоногийн 3 өдөр яг л 6 цагтаа босоод хийх ч юм уу 7 хоногтоо нэг 3 удаа за би ингээд заавал хийх хэрэгтэй гэдээ өөртөө юм гаргachвал тэрийг ингээд ягштал баримтлаад ингээд тууштай л яв. Тех тусам чи хөгжин сурна ингээд л яваад байна. Би махбод чинь ч гэсэн дагаад өөрчлөгдөн дотоод сэтгэл чинь ч гэсэн өөрчлөгдөн. Тэгэхгүй бол юусоо өөрчлөлт өгөхгүй байгаа хгүй юу? Тэрийг нөгөө нэг мэдсэн. Тэгээ би бас дунд нь нөгөө нуруу идэгчингүүтээ дунднаас ингээд жоохон хайж маяал ингээд хүн чинь нөгөө амар муухай эдгэрэнгүүтээ ингээд бас тайвшраал те ингээд хайж маях үе байгаа хгүй. Тэнгүүт буцаал нөгөө ингээд би махбод ч гэсэн сэтгэл санаа ч гэсэн нөгөө буцаал ингээд хийвэн нөгөө байдалтаа орчих гээд тэгээд эн чинь ерөөсөө миний амьдралын зүгээр ингээд өглөөний цай уудахтай адилхан. Ерөөсөө зуршил ингээд зуршил болгочих юм бол сэтгэл санаа бие махбод эрүүл мэнд ч гэсэн ингээд дагаад өөрчлөгдөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд хайчих юм бол угаасаа та хөгжчихгүй сайжрахчгүй дотоод сэтгэл чинь өөрчлөгдөхгүй ингээд тэр чигээр ингээд явчих юм блэ. Тэгэхээр хамгийн гол нь тууштай маш сайн хичээлэх, тууштай ах хэрэгтэй. Одоо ингээд йогийн төвүүдийг харж байхад маш олон жил хичээлж байгаа маш мундаг зүгээр ажил хийдэг улсууд ч байна. Тэд нар бол ингээд тууштай явж байгаа улсууд байна те. Тэгжээч тэр хүмүүсийн одоо тэр харагдах байдал нь сургалтууд нь ч гэсэн сайжирч байна. Маш сайн одоо 7-8 жил хичээлцэн 10 жил хичээлцэн хүмүүс багш олоо явж байна те. Хүмүүс
тэгжээж тэр хүмүүс чи хөгжиж байгаа хгүй. Тэгхгүйгээр нэг ганц хоёр нэг удаа эсвэл нэг 3 сар явчаад би йогийг ойлгоно дотоод сэтгэлээсээ өөрчлөгдөн ч юм уу тэгж бол маш сайн тууштай лах хэрэгтэй мэлээ. Ер нь бол одоо ингээд өдөр болгон хийж явах хэрэгтэй юм тий. Өдөр болгон хийхдээ одоо доод талс нь 30 минут ч юм уу гэж юм байх уу? Заавал өдөр болгон бол гих шаардлага байхгүй. Өдөр болгон хийвэл маш сайн. Ядаж хамгийн багадаа 7 хоногт 3 удаа. Тэгэл зуршил аргалгаа сурчих хэрэгтэй. Багадаа 3 удаа. Тийм бол хэрвээ өдөр 7 хоногийн 5 өдөр хийдэг бол маш сайн. Гэхдээ та нөгөө хамгийн гол нь хийхдээ өөрийгөө хүчлэх ёсгүй. Нөгөө мах хойч чи ингээд өөрөө аясаараа өөрчлөгдөж дотоод сэтгэлээ сонсож хийх ёстой. Тэрнээс ш йогыг бол зөвхөн нөгөө фитнес явж байгаа юм шиг ингэж хийх юм бол эн чинь бол йог биш болоо авчиж байгаа байхгүй. Одоо гэртээ хийлээч гэсэндээ айгүй гоё одоо нэг орчин бүрдүүлээд ч юм уу зүгээр өөрөө тийм амар гоё байх шаардлагагүй. Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлээд нэг ай маяа тавиад ч юм уу тий ингээд бас өөрийгөө сонсож айгүй гоё мэдэрч хийхээр айгүй гоё идэх байхгүй. Би ч гэсэндээ сүүл рүүгээ нөгөө өөрөө гэртээ хийгээд нөгөө хийгээс сурцсан болохоор одоо ингээд хийхдээ гэр мөртөө хийхдээ ч гэсэндээ ингээд өөртөө орчноо бүрдүүлж агаад яг ингээд нөгөө би ингээд тэрэндээ ингээ ороод ингээ нөгөө хүмүүс чинь нэг бүжгэлдэн штэ ингээд тайзан дээр хараад бүжгэлдэн яг тэрэн дотроо ингээ орж гуусаж нөгөө ингээд гадны чимээг сонсохгүйгээр ингээд өөрийгөө сонсч ингэж урсаж хийх юм бол хүн өөрөө айгүй гоё мэдэрч тэрэндээ ингээ орж тавьчих тийдэг байхгүй. Тэгэхээр багадаа нэг 40 минут тий нэг 30 минут ч юм уу. Ер нь тэгж нэг 15 минут энэ болохоор зэрэг арай жоохон багтаад идэх шиг санагдаад идэв надад бол. Өөрийнхөө туршлагаасаа л хэлэхэд. Таны саяны ярьсан ярианаас бас нэг манай найзын ярьсан яриа санаанд орчлоо. Би йогыг анх ингээл миний хажууд идэх байхгүй чамайг хараад ингээл хүчил чигээд идэг байсан чинь яг ингээд нэхгүй ингээд тэр чинь бүр ингээд йогд ороод ирэхээр ингээд бүр нураад ингээд гоё хийдэг юм байлээ штэ гэж ярьсан. Ер нь бол яг тэгж хийх юм зөв хийж байгаагийн шинж юм тий. Тэгж хийх юм бол илүү нөгөө өөрт кайфтай мэдэрч юу гэдэг вэ? Гэхдээ яг хөө яг тийм болтлоо ингээд бас хүн чинь сурна л да. Эхлээд бол мэдэхгүй ш тэгж хийж чадахгүй шүү дээ тий. Тэгээд ингээд суралцаал баг багаар суралцаал. Тэгээ би ч гэсэн одоо болтол ингээд суралцаал явж л байгаа тий. Бас нэг асуулт асууя. Одоо йогоос ямар мэдрэмжүүд авдаг? Одоо ер нь бол мэдрэмж чухал шүү дээ тий. Йогоос мэдрэмж авч ижил тэрний сайхныг мэдрээд нь шүү дээ тий. Ер нь бол та ямар мэдрэмжүүдийг мэдэрдэг вэ? Яг миний хувьд бол хүмүүс ингэдэж шүү дээ нөгөө хичээлд ороод гарч ирлээ. Өө өстө нэрэ йогт явсан ч өстө ёо өстө сайхан болчлаа гэл. Тэгэл яг хүн болгоно өөрөөр байдаг л та. Миний хувьд болохоор зэрэг мэдээч хэрэг нэгдүгээр сэтгэл санааны тайван байдлыг мэдэрдэг. Шууд ингээл нөгөө хүн чинь ингээл стресстэй юмуд байна шүү дээ. Тэ стресстэй ингээл бодол модалтай үедээ ингээл йогогоо хийчихээр шууд одоо нөгөө тэрийг ингээл хэсэг хугацаанд мартаад эсвэл нөгөө тэр стрессний юм ингээд йога хийсний дараа надад ингээ амар өчүүхэн санагддаг. Ямар юуны стресстэй байна тэр нэг жоохон юмд ингээл бүр амар 80 юм бодол тий. Ингээд стресстэй тэгэл тэр бол айгүй өчүүхэн санагддаг. Эсвэл одоо нэг хүмүүнийг уучлахгүй ч юм уу нэг гомдож мандсан ч юм уу тийм юм тэр йогоор хичээлсний дараа ингээд шууд ингээд урсаад шууд уучлцдаг ч юм уу. Гэж боддог байна хэвээр нэрэг. Миний хувьд бол сэтгэл санаа тэгж өөрчлөгдөнө. Хоёрдугаар гэх юм бол мэдээч хэрэг нөгөө одоо бол суудлын ажилтай улсуудаа за тэгээд ихэнх нь ингээл буян шар ус хөөрөх, бие махбод нь хөшөх гээл маш олон асуудлууд байгаа, тархитлагаа нөгдөх гээл те. За тэр байдлууд маань ч гэсэндээ минийх ингээ йога хийхээ байцгаар шууд ингээ нөгөө нэг чээж ингээл хүнд оргиол айгүй их ингээд нөгөө хөдөлгөөн ихгүй болчоор айгүй хэцүү. Тэр байдал маань мэдээч хэрэг шууд өөрчлөгдөл айгүй гоё ингээл цээж мэж хүндрөөл те хөнгөрөөл хүзүүн мүз өгшөөдсөн тэр байдал маань байхгүй болоод за бие махбодын хувьд бол ингэж мэдэрч байгаа. За тэгээд дээрэс нь 3 дугаар гэх юм бол маш их нөгөө нэг ингээд хөлс гараал те хөлс ингээд гараад яачаар мэдээч хэрэг бие махбод айгүй гоё хөнгөрөөд тэгээд
ер нь бол сэтгэл санааны байдал тэгээд бие махбодын байдал дээр тийм айгуу гоё хөнгөө өөрчлөлтүүд ингээ орж байгаа нь мэдрэмжүүд айгуух мэдрэгдэн. Тэгээд дээрэс нь нөгөө амьсгалын дасгалтайгаа ингээ хийчихээр зэрэг нөгөө бид нар чинь ингээ айгуу хурдан урд ингээ стресстэй амьсгалт юм байна л та. Тэгэхээр ингээ айгуу гоё тайвшраад тийм мэдрэмж авдаг хөө нөгөө урт амьсгалаад ирэхээр хүний ганц стрессийг тайвшруулах хэмжүүрээс амьсгал байдаг. Тэр амьсгалыг аваад дасгал хөдөлгөөнөө асанагаа хийгээд ирэхээр тэр мэдрэмжүүдийг маш сайн мэдэрч ирдэг гэх юм уу да. Тийм ээ. За одоо йогд болохоор тэр нарны мөргөл гэж ярьдаг. Тийм нарны мөргөл хэр чухал юм? Нарны мөргөлийн талаар та баг зэрэг. Нарны мөргөл Сурья Намаскара гэдэг нарны мөргөл бол йогийн нөгөө үндсэн асанагийн бас нэг хэсэг. Нарны мөргөл дээр суурилж одоо тэр бүхэл нөгөө асана дасгалуудаа бас хийж ирдэг. Тэгэхээр нарны мөргөлийг бол йогт бол одоо маш чухал нэг хэсэг нь гэж үздэг. Тэгээд ABC гэдэг юм янз бүрийн хувилбарууд одоо байгаа. AS ахуулаад ABC гээд тэгээд нарны мөргөлийг болохоор зэрэг за бүхэл хизээч хамаагүй одоо хүн ингээд гэртээ ч гэсэндээ ингээ хийхэд маш амархан хүмүүс нөө ойлгомжтой. Тийм болохоор зэрэг нарны мөргөлийг ингээ гэрт ч гэсэн хийж болохоор хүмүүс одоо маш их хийдэг. Тийм дасгал гэх юм уу да олон нөгөө асана дасгалууд нь ингээд толгой эргүүлээд орж ирээд тахгүй зөвхөн нарны мөргөлийг хийгээд ч гэсэндээ маш гоё урсаж орж ирдэг хүний бие махбодод. Тэгээд урсаж ингэж орж ирснээрээ маш гоё одоо тэр бие махбодыг хөнгөлөхтэй тэр мэдрэмжүүдийг өгдөг гэх юм уу да. Тийм бас нэг одоо асанагийн нэг хэлбэр нь л байгаа. Ер нь бол одоо ингээд хүмүүс чи их завгүй болчиход шүү дээ. Тэгэхээр ер нь бол завгүй тэгж хачаалттай байдаг хүмүүс бол нарны мөргөлийг хийчихэд байхад ядаж дор хаяж биеийн чихлийгээ гаргаад амьсгалаа зүг авчих юм шүү дээ. Тий. Ерөөсөө олон нөгөө дасгал хийгээд ах шаардлага байхгүй. Гэртээ нөгөө бид нар чинь ингээд хараал яг хийх гэр мэддэггүй шүү дээ, тий. Энгийн гэртээ байгаа тий йогор хичээлж байгаа гуйсууд ч гэсэндээ шууд нарны мөргөлийг YouTube-ээс хараад тэгээ хийхэд бол маш боломжтой нөгөө хөнхөө хитгэн юу холбоо болохоор тий маш ойлгомжтой. Тэгэхээр зэрэг нарны мөргөлийг маш сайн бас нуруунд маш сайн нарны мөргөлийг ер нь бол өдөрт өөртөө гэртээ хийгээд ахад бараг йога ингээ хийсэндээ бараг тэнцэндээ тэгээд өөртөө хийгээд хүмүүс зөндөө ингээд гоё олцсон хүмүүс байдаг. Нарны мөргөлийг бас байнга хийгээд. Тийм тэгээд нарны мөргөлийн нөгөө нар сарны сар өдөр шөнийн нөгөө сар хитний сар гарна гэж ярьдаг үлээ манай Монголд чинь нөгөө сар нэг он цагийн тооллоор нэг сарууд яана гэж ярьдаг шүү дээ. 25-ны сар гарна гэдэг. 25-ны сар эсвэл нөгөө сар хитний сарч үлээ дандаа нөгөө сар тийм хавар өвөл 100 жилөө нэг тохиогоод байдаг. Тэр үеүүдэд бас бөөнөрөө цуглаж агаад йогийн төвүүд бас нарны мөргөлийг бөөнөрөө цуглаж агаад хүслээ биелүүлэх хүслээ бичээд тэгээд за ингээд нар сарандаа ингээд мөргөөд нарандаа нөгөө мөргөж энэ нарны мөргөлийг бас хийдэг байгаа. Тэгэхээр ингэж хийснээрээ бас тухайн хүний маань хүсэл зорилго одоо тэр юмнууд маань биелдэг гэж бас үздэг. Тэгээд бас ингээд йогийн төвүүд маань ч гэсэндээ бас тэгэж бөөнөрөө нөгөө хийдэг тийм уламжлалууд тогтсон байдаг. Маш сонирхолтой мэдээлэл байна. Тийм тэрийг бас хийдэг. Манай самади йога бол байнга хийдэг. Тэрийг. Ингээ хүслээ бичээд цаасан дээр жижигхэн хүслээ бичээд лаанууд урдаа асаагаад тэгээд багш удирдаад хүмүүсийн бүх нөгөө олон хүмүүс нийлэхэр чинь гайхалтай энерги цугларна. Тэгээд нарандаа мөргөөд яг нөгөө өвгүүдээр ингээ удирдаад тэгээд одоо жишээлбэл газар шороо их дэлхийдээ залбирч байна тий аав ээжийнхэн энэ ясна залбирч гин гэдэг ингээ залбирлаар өвөлтөхээр зэрэг тухайн хүсэл мөрөөдлүүд маань маш сайн биелдэг бас юм
юу нэ дом байд юм бэлээ. Тэрнгээр бас мөргөж байгаа бөөнөрөө цугларч. Маш гайхалтай. Хүн ч гэсэн гэртээ ч гэсэндээ бас тэгж хийж болно. Тэр яг сарныхандаа тооллын л өдрийн мэдээд авчвал тий. Бидний мэдээд авчих юм бол тэгээд хийчдэг. За бас нэг асуулт одоо жирэмсний йог гэж сүүлийн үед их яригдаад байгаа. Жирэмсэн үед йог хийх одоо энэ тогтож байгаа үрд энэ эзэнд байгаа хүүхдэд ямар сайнаар ач нөлөөтэй мөн бас нэг жирэмсэн үед одоо хүүхдэд хийж яхад нурууны өвдөлт бас аягүй их яадаг шүү дээ. Ягаад гэвэл энэ арт өндөр хийж маань суудаг учраас. Жирэмсний йогийн талаар та. За би жирэмсний йогийн багшаар бас төгссөн. Тэгээд ямар гоё. Жирэмсэн ээжүүдэд бас хичээл зааж исэн. Инх төрхөөгээд төвд тэр нөө жирэмсэн ээжүүдийг бас жирэмсэн бас сургалт явуулдаг ийм байгууллагт бас жирэмсэн ээжүүд хичээл зааж исэн. Тэгэхээр жирэмсний йог маань маш жирэмсэн ээжүүдэд үнэхээр гайхалтай ач холбогдолтой. За нэгдүгээр гэх юм бол төрөхт нь маш гайхалтай амар хэлбэрээр төрөх тэр аргуудыг нь зааж өгдөг жирэмсний йог. Тэр боломжуудыг олгодог. Ягаад тэгэхээр ташааны доотлын булчингууд за бие нөгөө нэг зөв амьсгалаа авч сурах. За энэ боломжуудыг бас бий болгож өгдөг жирэмсний йога. Тэгээ зөв амьсгалаад ирэхээрээ жирэмсэн ээж яадаг вэ гэхээр төрөхдөө амьсгалаа зөв аваад яг тэр төрөх процесс нөгөө бие махбодоо чангалахгүй байх, зөв амьсгалаа авч дүүлэх гээд энэ байдлуудыг сурч авдаг. За хоёрдугаар гэх юм бол артхны доотлын булчингуудыг чангалж өгснөөрөө йог хийж яхад энэ дасгал хөдөлгөөнийг хийж яхад чангалж өгснөөрөө за нөгөө урагталт гэж би юм бий болдсон шүү дээ. Жирэмсэн ээжтэй. Тэгэхээр тэр урагталтаас сэргийлдэг йог маань. Тэгээд гуравдугаарт нь болохоор жирэмсэн ээжүүд маань мэдээж хэрэг маш нуруунд их өвддөг, ачаалал авдаг. Нурууны өвдөлтийн доотлын L4, L5 доотлын үеүүдийн энэ өвдөлтүүдийг маш гайхалтайгаар багасгаж өгнө. За өөр гэх юм бол жирэмсэн ээжүүд маань жирэмсэн болоо нөгөө гормоны өөрчлөлтөнд ордон шүү дээ мэдээж. Гормоны өөрчлөлтөнд орсон байгаа. За энэ гормоны өөрчлөлтөөс болоод маш их стресс, бухимдал ингээ янз бүрийн өөрчлөлтүүд орсон байдаг. Энэ бүхнийг бас зохицуулах, тайвшрах, яаж бие махбодоо тайвшруулах, амьсгалаа авч энэ бяцлал хийж сурах гэх мэт аргуудаар жирэмсэн ээжүүд маань суралцдаг. Тэгээд энийг сурахад тусгай нөгөө жирэмсэн ээжүүдэд зориулсан дасгалуудыг бас энэ асанануудыг зааж өгдөг. Тэрнээс хамаагүй нөгөө буруу дасгал хөдөлгөөнийг жирэмсэн ээжүүдэд заах юм бол маш аюултай. Тэр чинь нөгөө өөр хөврөл явагдаж байгаа. Тэгээд эсвэл буруу яах юм бол хамаагүй эрт төрөх ч юм уу бас ийм аюултай учраас маш болгоомжтой. Тэгээд энэ ээжүүд маань ч гэсэндээ дасгал хөдөлгөөнөө хийхдээ өөрийгөө маш сайн мэдэрч хийх шаардлагатай болдог. Бие сайн мэдэрч хийхгүйгээр хамаагүй хийх юм бол маш аюултай. Тэгэхээр багш маань ч гэсэндээ энэ жирэмсний йогийн сургуулийг заавал төгссөн багш заах хэрэгтэй. Тэрнээс хаа хамаагүй зүгээр йог хийж агаад өөрөө яасан багш хизээч энэ жирэмсний йог хичээлийг зааж болохгүй. Хийлэх дасгал гэж байна, хийлэхгүй дасгал гэж байна. Тэгэхээр маш өөрөө сайн сурсан хүн энэ жирэмсний йог хичээлийг заадаг. Тэгээд жирэмсэн йогт явж байгаа ээж маань хүртэл өөрийгөө маш сайн мэдэрч хийдэг. Гэтэ маш гайхалтай үр дүнгууд өгдөг. Тийм жирэмсний йог. Энийг яг биеэрээ батлна. Яад гэвэл би хоёр хүүтэй эхнийхээ хүүдэр болохоор биста үнэхээр дисэшгүй тийм нурууны өвдөлттэй байсан. Тэгэл эмчтэр очино. Эмчтэр надаа яаж туслахгүй. Им хичиж өгөн би им уух дурггүй. Тэгээ ерөөсө туслах юу байдгүй байсан. Тэгээ нурууны өвчтөй явсараа төрсөн. Тэгээд тэр үед ч нөгөө бас амьсгалаа зөв авч чаддаггүй байсан. Хоёр дахь дээрээ туршлагатай би йог хийдэг байсан. Өглөө болоод дасгал хийдэг байсан. Тэгээд ямар ч нурууны өвдөлтгүй, ямар ч ураггүйстэй үнэхээр гайхалтай төрсөн. Тэгээ манай хүүхд ч гэсэн үнэхээр гайхалтай. Унтдаг үнэхээр оюун санааны хувьд ч гэсэн үнэхээр гайхалтай. Энд одоо байгаа хүмүүс бол үнэхээр зан аашийн хувьд ч гэсэн одоо нөгөө нэг оюуны хөгжлийн хувьд ч гэсэн биеийн хөгжлийн хувьд ч гэсэн надад үнэхээр тэгэж
өөж гоолоодох юм байхгүй бол үнэхээр 100% сэтгэл ханамжтай байдаг. Тэрийг би бол тэр яг өглөө болохон би босоо 30 минут хийдэг байсан. Тэрний ач тус гэж би боддог. Тэгэхээр жимсэн ээжүүдийг би ялангуяа шинэ ээжүүд те йог руу аль болох эрт тусмаа бие бэлтгэж ороосоо гэж хүсдэг. Мэдээж л хизээ нэгэн цагт ээж болох хүн аль эрт байх тусмаа тэр нь биеинд нь сайн, биетэй байгаа хортой бодисуудыг гаргана, биеэ эмчлэн аль эрт орох тусмаа миний хувьд үнэхээр гайхалтай гэж боддог. Харин чи харин яаж мэдэж йог хийсэн бэ? Маш мундаг. Тэрийг тэгээд нөгөө нэг пуусан туршлагал гэх юм уу да. Тэгээд эхний төрөлтөн дээр хэцүү байсан учраас одоо би хоёр дахь төрөлтөөр дахиж давтахгүй. Тэгээд хайд бодохоос тэгээд өглөө би ажилдаа явдаг байсан гэсэн сэрүүлгээ тавьж байгаа л бүрээс 30 минутын өмнө яг хийчихэл тэгээд гардаг гэсэн. Түүнээс өөртөө авахгүй шүү дээ. Тэгэл орой тэгэл дахиад нөгөө өргөжлөлтөй ажлууд тэгэл яг ингээл тогтмол хийх хэрэгтэй юм шиг байна. Харин тийм. Тэгэл хаяал нэг өдөр нэг өдөр болоод яг үр дүн гарахгүй. Тэгээд яг төрхтөө дандаа нөгөө тэр нөгөө йогт явж исэн ээжүүд маань амар гайхалтай төрсөн шүү гэж маш гоё юм бэлээ. Би бүр ямар ч тийм өвдөлт урагдалтгүй төрсөн эдэргээд ер нь ихэнх нь яг хүндрэлтэй төрж байгаа ганц хоёр хүмүүс байгаа л ах. Гэхдээ ихэнх ээжүүд маань тэгж хэлдэг. Маш жирэмсэн болохоор очих биш. Жирэмсэн болохоосоо өмнө аль эрт хийх тусмаа ер нь бол тийм хөдөлгөөн энэ йог руу аль эрт орох тусмаа сайн би бол бодоод байгаа. Тэгвэл ингээд ч бүр дээр йогч юм биш үү чи бүр. Би ч өөрөө өдөө йогч байхгүй юу. Түүнээс бол нэг тийм мондөг чаддаг байхгүй. Яг нэг өөртөө тохирсноо ингээ хийчдэг. Яг тохирох хэмжээндээ. Тэгээ яг ингээд йог хийгээд ахлаар одоо миний хувьд бол ингээд юм гарны ингээд юм сунсан юм ерөөсөй байхгүй. Гарны бол ч айгүй сайн байдаг юм лээ. Тэгээ сайн баглаа ингээд доош нөгөө нэг унтсан мах гэж байдаг тийм байхгүй. Ямар ч байсан нөгөө нэг би ингэж боддог байхгүй. Хүн ингээд эрүүл байж иж эрүүл ухаантай байна. Эрүүл ухаантай байж иж чи эрүүлээр сэтгэнэ. Тийм учраас эрүүлээр сэтгэж эрүүлээр биетэй байхын тулд чи өөрөө ямар нэг юм гаргах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд зүгээр сууж агаад эрүүлэр гэдэг зүйл бүрээд ирэхгүй шүү дээ. Зүгээр яж байгаа л тий. Дуртайгаа ингэж телевизээр харж үзэл чипс идэл тэгэл эрүүл мэнд хүрээд ирнэ гэж байхгүй. Анаахан чинь ер нь бол жаахан тэр талдаа шүү дээ. Ер нь бол тэгэл зүгээр сууж агаад ив эрүүл байжих санаатай. Тэгээд нөгөө болгочих гээд байгаа байхгүй тий. Тэр имсаа энэ имсаа ингээл ийм уугаал. Тий. Тэгэл нөгөө хүмүүс болохоор ингээл гадна талаасаа ингээл амар гоё. Эн чи ингээл амар гоё юутэй. Угаасаа л ийм байхгүй юу гээл. Тэгээ өөрөө нөгөө хүний нөгөө нэг гадна талаас харж байгаа юм мэдэхгүй шүү дээ. Цаана ямар их хөдөлмөр байдгийг ерөөсөө мэддэггүй. Зүгээр тий гаднаас нь ингээл хараад хүмүүс ингээд амар дуртай гараад дүгнж ярьдаг. Тэр нь айгүй юу. Тэгээ тэр хүмүүсийн ард эрүүл амьдрах ямар их хүч хөдөлмөр зарцуулж энэ бие махбод бүтээж байгаа гэдгийг ерөөсөө сайн яадаггүй тий. Одоо тэгтээ зөндөө гоё ойлгохдаг болсон байна бас. Ямар ч ер нь тийм сайхан харагдаж байгаа ямар ч одоо ад жаргалтай амьдарч байгаа гэр бүлийн ард ч гэсэн айгүй их хүч хөдөлмөр айгүй их чармаал байж иж тийм байдаг. Тэгэхээр ерөөсөө хүнтэй харьцуулах биш гол нь өөрийнхөө хамгийн төгс байх л хамгийн чухал. Тий. Яг үнэ. За одоо тэгээ хоёлаа ерөнхийдөө ярилцлага төгсгийн хамгийн сүүлийн асуулт бол одоо йог одоо хувь хүнийг одоо эргэн хүнийг ер нь бол яаж хүмүүжүүл төлөвшүүлдэг гэж та боддог вэ? Миний бодлоор бол айл болгонд нэг йогчин байвал маш зөв санагдаад байгаа байхгүй юу? Тэгвэл ингээд өөрөө өөрчлөгдөн тэгээ өөрөө өөрчлөгдсөн хүн хавь оройхоо хүнд бас нөлөөлнө. Тэгчгээд л болоод байгаа байхгүй юу? Тэгчгээд л улс орны маань эргэн хүний маань байдал ер нь бол дээрх хийх санагдаад байна. Тийм ер нь бол бидний нийгэмдээ үзүүлэх одоо улс орны маань хөгжилч гэсэндээ хувь хүнээс нэг ч гэсэндээ хувь хүний өөрчлөлтөөс шалтгаална гэж би боддог. Тэгэхээр
хувь хүний өөрчлөлт гэдэг маань өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо зөвхөн нэг эрдэм мэдлийг сурахч биш, эд хөрөнгөтэй болгоч биш. Зүгээр хүний хааны ухамсар байгаад байгаа хгүй дотоод сэтгэлийн тэр нийгэмдээ бусдаа яаж хандж байгаа байдал эсвэл нийгэмдээ яаж хандж байгаа байдал бид нэр ерөөсөө л энэ оюун ухаан гэдэг ухамсар гэдэг юм чинь маш том юмны биднийг ингэж хөгжүүлэх ерөөсөө улс орн нийгмийн маань хөгжих нэг хүний ч гэсэн оролцоо хэрэгтэй. Тэгэхээр энэ оюун ухаан ухамсар бие махбодыг яаж хөгжүүлэх байна гэдгээс шалтгаалаад манай бидний улс орны маань ирээдүй одоо энэ хүүхдүүдийн маань ирээдүй ч гэсэндээ цаашдаа явах. Тэгэхээр зэрэг бүх хүмүүсийг одоо ингээд амар ерөнхийлөгч болоод бизнесмен болоод заавал тэгхгүй. Энэ хамгийн гол нь хүн хүнийгаа гэсэн сэтгэлтэй байх. Одоо ингээд чи ч гэсэн одоо ингээл Германд олон жил ингээл амьдрал энэ гайхалтай соёлоудаас бас суралцж байгаа ах тий. Гадаад улс орнд очиход ямар ийм давуу тал бас ямар ийм гайхалтай зүйлүүд бас байдгүй тий. Нэг юм хийвэл ямар хариуцлагатай хийдгүү. Одоо энэ бүхнээс бид нар бас ингээд суралцах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ йогчин болохоор зэрэг бас хүний дотоод сэтгэлийг өөрчлөх энэ гайхалтай юмнууд явагдаж байна тий. Өөртөө эрүүл мэндэд анхаарах энэ зүйлүүд маань бас анхаарах энэ процесс маань явагдаж байна йог хийснээрээ. Тэгэхээр энэ бүхэнд ингээд бүгдээрээ эсвэл заавал бүхэн гэхгүй ингээд бас масаараа хамрагдаад энэ йогоор хичээлээд бас ирэх юм бол бид нар ч гэсэндээ нөгөө дотроосоо өөрчлөгдөх процессоо өөрсдөөсөө хийж байгаа бас нэг гайхалтай бас нэг хөрөнгө оруулалт гэж бодоод байгаа. Тэгэхээр бас энэ хөрөнгө оруулалт нь бас хүмүүс ингээд орох юм бол хүн болго ингээ ороо явах юм бол ядаж нөгөө чиний хэлдгээр нэг айлт ч гэсэндээ нэг хүн ингээд ороод явах юм бол илүү ингээд хөгжөөд тий дотроосоо ч гэсэн нэг хүн ч гэсэн ингээд дотроосоо хөгжөөд бас бусдыгаа хүндлэх, бусдыгаа ойлгох энэ чинь болохоор ганцхан өөрөө хөгжих биш байгаа байхгүй юу? Бусдыгаа бас ойлгох гайхалтай сэтгэл зүрэхтэй болно. Тэгээд бусад өөрийгөө хөгжүүлэх энэ өөрийгөө сонсох энэ гайхалтай сэтгэл зүрэхтэй болно. Тэгэнгүүтээ бусдад нөлөөлөх энэ бас маш их гайхалтай нөлөөллүүдийг бий болгоно. Зүгээр нэг ингээл нэг хүн чинь стресстэй л ингээл нэг орой шоудчих юмсан найзуудтайгаа гэл ингээл нэг шоугаар нөгөө нэг юугаа тайлдаг штэ. Нэг юм сэтгэл зүрхийнхаа юм нөгөө стресс гэдэг юм уу ингээд тийхгүй ингээд надад бол бараг очиод йогагоо хийгээд би ч гэсэн шоуддаг л та үнэн л хэлээ. Гэхдээ ингээд бараг ингээд йогагоо хийгээд надад их юм бол илүү тэрнгээр бол сэтгэл тайлагдахаас илүү надад бол илүү йогагоо 5 дахь орой йогагоо хийгээд байж байгаа юм бол надад илүү сэтгэл зүрх маань амар амгалан тайван тэр стресс тайлагдах ч юм уу те ингээд ирж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг йог маань бас л ингэж л нийгэмдээ бас нөлөөлөөсэй л гэж хүсэж байгаа. Хүн болгоныг ядаж айлаас нэг хүн ч юм уу хичээллээд өөрийнхөө өөрийгөө олоод өөрийгөө мэдэрснийхаа дараа хүмүүсийг өөрчлөөд ингээ явах юм бол бид нар ч гэсэндээ улс орн нийгэмдээ үзүүлж байгаа юм бас хувь нэмэрл гэж ойлгоод байгаа шүү дээ. Үнэхээр гайхалтай. За миний бас нэг нэмж хэлэх зүйл йогыг ингээд суралцснаар хүн ингээд өөрийгөө олж эхэлнэ. Өөрийгөө олж эхэлснээр хүн ингээд өөрийгөө хайрлж эхэлнэ. Өөрийгөө хайрлах гэхээр яадгийн гэхэлэр нөгөө амдаа олсноо аваад хийх биш. Тэгээд гой ганган хувц өмсөх биш те. Өөрийгөө хайрлж эхэлснээр хүн яадгийн гэхэлэр бусдыг хайрлах чадвартай болдго юм байлээ. Өмнө нь би одоо бусдыг хайрлж гэхэлэр одоо ингээд өмнөр нь орж гүгэл ажлын өмнөөс нь хийгээл тэгээд байх биш. Хүнийг хайрлан гэдэг чинь одоо хүнийг ингээд ойлгож эхэлнэ тийм үү? Одоо хүүхдээ гэвэл чи ингээд чи ингээд шууд заахтай биш. Хүүхдийнхаа төвшөнд ойлгох хэрэгтэй. Тэгээ хүүхдийн ертөнцид орж тий. Тэгээ хүүхдтэйгээ яг хүүхдтэй харьцах. Тэгээ нөхөртөйгээ харьцах бол тэр нөхрийнхөө бас эрэгтэй хүн өөр нэг харна, эмэгтэй хүн өөр нэг сэтгэн. Ингээд хүний оронд хүнийг тавьж хүнийг гэсэн сэтгэлтэй болох юм тийм. Тэгээд бас энэ одоо энэ хөгжсөн оронд ингэж амьдарч байгаагийн хувьд ингээд соёлын ялгааг ингэж харуулж байгаагийн хувьд нэгэнт л хүн ингэж нийгэмшиж энэ төвлөрсөн газар амьдарч байгаа бол бусдыг бодох сэтгэлтэй байхаас өөр арга байхгүй. Тэгжээжэд улс орон хөгжин. Тэгэхгүй та хээр газар ганцаараа амьдарч байгаа бол хамаагүй тий өөрийгөө бодоод амьдарч болно. Нэг газар ингээд төвлөрөөд хүрээлэлд орж байгаа бол та бусдыг гэдэг сэтгэлтэй байж ижил та цогтой хөгжин бас өөрөө
тэрнээсээ кайф авч аз жаргалтай байна. Бидний амьдарч байгаа хамгийн гол зорилго бол аз жаргалтай байх. Аз жаргалыг яаж олж авдаг гэхлээр хүнийг хайрлах, бусдаас бас хүндэтгэл хүлээж авснараа олж авдаг болов. Мөн өөртөө сэтгэл ханамжтай байх тийм. Тэгэхгүй ингээл одоо миний энэ тийм би тийм муухай үстэй ч юм уу тийм. Өөртөө хичнээн сэтгэл ханахгүй бол бас аз жаргалтай байхгүй. Тийм учраас йогоор хичээллээд ингээд тууштай явбал өөрийгөө нэгт олно. Хоёрт аз жаргал гэдгийг юу гэдгийг үн цэнийг бас мэдэрнэ. Бид нар бас мөнх биш, ээж аав маань бас мөнх биш. Тэднэрийгээ бас хайрлах сурна. Тэгээ ер нь бол ингээд юм ингээд ихтэй холбоотой байдаг. Яг ингээд нэг юм зөв зам мөрлөгөө орвол ингээд цаадах салаасан замуудыг ингээд хараад явдаг юм шиг санагддаг. Миний хэлэх зүг надад зөв юм бол шүү дээ. Тань хэлэх зүйл байвал хэлээд хоёлоо яриасаа. Мэдэрч байгаа энэ мэдрэмж юунууд ч юм бол бүгдээрээ айгуу зөв. Яг энэ йогоор хичээлснээр ер нь бол яг л энэ бүхний мэдэрдэг. Тэгээ илүү би нөгөө өөрийнхөө амьдрал яг өөрийгөө орол жишээ аваад байна л та. Тэгээ илүү би одоо ингээ нийгминд ингээ гарахаар илүү нөгөө нэг хүмүүсийг ингээд одоо жишээлбэл ингээ хүмүүс над руу ууралж янз бүрийн болж исэн ч гэсэндээ илүү нөгөө нэг юм тайван байдлаар хүлээж авдаг болсон байлээ. Айгуу сонио. Тэгээ ингээд за одоо энүүхүү эндээ л ууралж байгаа юм штэ гэд би одоо өөдөөс нь ингээд хамгийн гол нь би уурлаа өөдөөс нь давлаа гэд би давж байгаа гэсэн үг биш байхгүй юу. Тэрийг нөгөө ойлгоцсон. Тэнгүүд нөгөө хүмүүс ч юм болохоор намайг ингээд давж ийн гэж уурлаж над руу ингэснээрээ одоо янз бүрийн үг шийдснээрээ ч юм уу ингээд намайг давж ийн гэж ойлгоод би болохоор илүү хүлээцтэй болсон юм болов уу гэд бас бодоод байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө хүлээц тэгэхээр илүү нөгөө би нөгөө цаатлын юмыг ойлгоцсон болохоор хамгийн гол нь тэглээгээд ч би тэгж уурлаад давлаад тэр хүний гэсэн жороор хиллээгээд надад тэр давж байгаа юм бол биш байхгүй юу. Харин эсэргээр тэр хүн өөрийнхөө бие махбодыг нөгөө ингээд эвгүй болгож гин надад болохоор зэрэг тэр нь ингээд айгу жижигхэн юм шиг ингээд санагддаг болцсон. Тэгээд айгу тийм хүлээцтэй юмд ханддаг ямар нэг юмд тэгж ханддаг болцсон. Тэгээ хүмүүсийн нөгөө аминчхан хүсэл гэж ярьдэн штэ нэг юм хамаа бодоол амьдраад идэг ингээд харахаар айгу тийм юм айгу харагддаг болцсон. Тодорч ингээд харагдчихд юм байлээ. Ингээл бүхэл зүйлд ингээл би гэж би ч гэсэндээ өөр урднаас тиймэрхүү байсан байгаа аахгүй тий бас тэрийг жоохон ингээ яваарч ялаа бас өөрч би л гэсэн ингээ хүсэл ерөөсөө өөрийгөө л ингээд яадаг өөрийгөө л болгодог бусдыг ерөөсөө анзаардаггүй тий тийм юмнууд айгүй их анзаарагддаг болцсон байлээ. Тэгээд энэ йогийнх л ах л та йогоор хичээллээд ийсний дараа болохоор зэрэг одоо тэр би өөрийгөө гэсэн юм уу ингээд айгүй багасаад айгүй их бусдыг ойлгохыг хичээдэг тий одоо нэг амар сайн ойлгодог чадахгүй байгаа ч гэсэндээ бусдыг ойлгохыг хичээдэг юмыг ингээд жоохон хүлээцтэй ингээд тунгаан боддог ч юм уу тий ер нь өөрийгөө айгүй сайн анзаардаг болчт юм байлээ. Тэгээд хүмүүс ч нөгөө ингээд ганцаараа хараа ингээл амар хэцүү санагдал те ганцаараа хараа эсвэл ингээл хийх мих юм олдохгүй ч юм уу ингээ айгүй стресстэй ч юм уу эсвэл нэг тэгдэг ч юм уу одоо тим метрхүү үед ч юм уу ингээд өөртөө айгүй сайн төвлөрч ажиллаж чаддаг ч юм уу. Ер нь бол гайхалтай тим юмнуудыг бол сурч авсан йогоор хичээлснээрээ тий. Би бас нэмэт хэлэхэд ингээд йог ингээд бас нэг авууштай зүйл нь ганцаараа хичээлдэг. Тэгээд нөгөө нэг өөр дээр айгүй их юм төвлөрөх боломж олгодог. Хүн ганцаараа байснаас ганцаардна гэж байдаггүй. Хүн хизээ ганцаарддаггүй гэхээр бусдаас дандаа юм хүсэхээр хүлээлттэй байхаараа ганцаарддаг. Хүлээлттэй байхаараа хүнд гомддог. Тэгээд бас нь йогаас сурсан бас нэг юм гэвэл хүнийг яг жинхэнэ утгаар нэгэд уучилж сурдаг юм байлээ. Ингээд чи эргээд тэр хүний хийсэн зүйлийг бодоход өөрт чи өвдөлт өгөхгүй бол тэрийг яг жинхэнэ уучлах гэж байгаа байхгүй юу. Тэгээд би бас энийг бас өөртөө бас хэрэгжүүлж одоо үзсэн. Үнийг бас үнэхээр ингээд чин сэтгэлээсээ ингээд уучлахаар өөрт айгу хөнгөн байдаг юм билээ. Өмнө нь бол би ингээд гомдоол яваад байдаг байсан байхгүй. Одоо би үнэхээр тэгээд сэтгэлээсээ ингэж яах чинь надаа яадаг юм бэ? Орой би нойргоч хандаг байсан байхгүй юу? Хүний хийж байгаа үйл хөдлөлтийг хараад тэгээд би өөртөө ингэж ажиллаж ингэж йог хийж бяцлал хийснээрээ одоо би тэгж нойргоо хонохоо байсан. Надаа нойргоо хондог гэд хүмүүс надаа яаж ч хандсан би тэрийг ингээд уурчлаад өнгөрөөд чаддаг болсон гэх юм уу?
Яг Тэгээд зөв. чи тэрийг уучлахгүй байлаа гэд чи өөрөө л зовно. Тэр хүн тэнд унтаал байж байгаа. Тэр хүн яг чам шиг тэгэж өгөлтийг авахгүй. Тэр бас үнэхээр гайхалтай санагдсан. Хүнийг яг жинхэнэ утгаар нь уучлах чаднаа гэдэг бол үнэхээр бас өөрийгөө бас чөлөөлөх бас нэг давуу тал. Тийм. Хамгийн гол нь тийм гомдлоо гэд нөгөө тэнд чинь ерөөсөө юу аахгүй байгаа аахгүй юу? Гомдлоо гэд чи өөрийгөө л зовоно. Өөр бол юм байхгүй. Тэгэхээр зэрэг зүгээр уучлаад л өнгөрөөчих хэрэгтэй. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн хоёрын дугаарыг өндөрлөе. Бид хоёрын ярилцлагаас авах зүйл их байсан болов уу гэж найдаж байна. Тэр болгон хүний яриад байдгүй сэдвүүдийг хөндөж хоёлаа ярьлаа. За тэгээд миний энэ ярилцлагыг хүлээж авч цаг зав зарцуулсан танд үнэхээр их баярлалаа. Тэгээд танд хэлэх зүйл байвал хэлээд хоёлаа өнөөдрийн дугаарыг өндөрлөё. За нийт үзэж байгаа хүмүүстээ за йогоор хичээллээд үзээрэй. Хамгийн гол нь өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд анхаарал тавих энэ гайхалтай аялал бол йогоор бас хэлдэм байлээ. Тэгэхээр зэрэг энэ аяллыг бас та бүхэн бас эхлүүлээд үзээрэй. Хэрвээ хичээлж үзээгүй юм бол хичээлж байгаа хүмүүс бол мэдж байгаа. Тэгээ хичээлж байгаа хүмүүс нь цаашаа тууштай йогоор хичээллээд яваарай. Хизээч орхиж болохгүй шүү гэж захий. Тэгээд хамгийн гол нь бид нэр энэ амьдралдаа ганцхан өөрийгөө бодох биш, өөрсдийнхөө эрүүл мэнд, за энэ гайхалтай аз жаргалтай амьдралыг бүтээснээр бас бусдыг өөрчлөх, бусдад бас гайхалтай тус хүргэж, үргэлж бусдыг бодож амьдарч байгаарэ гэж та бүхэндээ бас хүсмээр байна. Яагаад гэвэл энэ нийгэмд амьдарч байх явцдаа надад харагддаг нэг харамсууштай ч юм уу нэг зүйл харагдаад байдаг. Энэ болохоор зэрэг ихэнх нь гадна талаас айгүй их юм хүсэж амьдардаг. Гадна талаас найз нөхдөөсөө, гэр бүлээсээ, хин нэгнээс дандаа нэг юм хүсэж, хин нэг намайг нэг аз жаргалтай болгох юм шиг, ямар нэгэн эд хөрөнгө намайг нэг аз жаргалтай болгох юм шиг. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйл бол зөвхөн таны дотор бас байж болдгоо шүү. Хүн хинж байхгүй байсан ч гэсэндээ, юуч байхгүй байсан ч гэсэндээ аз жаргалтай өөрийгөө олоод үзэх юм бол, өөрөөсөө аз жаргалыг хайгаад үзэх юм бол гайхалтай аз жаргалтай амьдрал болол танд өөрт чинь байдаг гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхээр тэр аз жаргалыг бас мэдрээгүй байгаа улсууд байвал бас мэдэрч үзхийг хичээгээрэй. Би ч гэсэн энэ зүйлд бас суралцаад хичээхийг оролдоо явж байгаа нэгэн бас хүн байгаа. Тэгэхээр зэрэг та бүхний энэ бүх зүйлүүдийг мэдэрч суралцахыг бас хүсэж байна. За ингээд өнөөдрийн ярилцлаганд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Сэлэнгээд маш их баярлалаа. Цаашдаа бас хоёулаа холбоотой байхыг бас хүсэж байна. Тэгээд олон жилийн дараа ингэж уулзаж бас сэлэнгээгээр би маш их бахархаж байгаа. Энэ айгүй гайхалтай өөрийнхөө амьдралын туршлагаар бусдаа түгээж энэ өчүүхэн ч гэсэндээ бүх зүйлээ ингэж хуваалцаж байгаа энэ гайхалтай энэ группийг бас нээгээд нэг ч гэсэн хүнд ингээ хүрээсэй гэд бодоод өөрийнхөө бүх их зүйлээрээ ингээ хуваалцаж байгаа. За маш их баярлж байгаа. Тэгээд ямар мундаг юмнууд сурсан юм бэ гэж бүр гайхан биширч байгаа. Миний бол чадахгүй бүх айгүй олон зүйлүүд, мэдэхгүй зүйлүүдийг шеэрлж хуваалцаж байгаа. Тэгээд энэ бүх зүйлүүдийг бас хүмүүстээ ингээ сургаа явж байгаа. Сэлэнгээдээ маш их баярлалаа. Тэгээд энэ Герман гэдэг улсаас бас энэ гайхалтай олон зүйлсүүдийг сураад биднэрт бас хуваалцаж байгаад маш их баярлж байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд та сэлэнгээтэйгээ хамт байсандаа баяртай байна. Баярлалаа. Баярлалаа. За тэгээ хүн бол бүхэн аз жаргалтай амьдраасай гэж хүсье. За баяртай. За баяртай.